За сайн бацхан үзэгчтэй Magda Friends podcast-ийн 10 тоогоо мартцсан. Хэдэх дугаар лээ? 6. 16 дахь дугаар үгээр эхэлж байна. 16 болцсон юм уу? Сүрхий явцсан биш үү те? Жинхнээсээ студид Нүдрит. Заяа. Тулга. Гана. би нэрээ өөрөө хэлчих чагчаа. За sorry. Би нөгөө юу гэж хэлчихсэн нөгөө. Юу шиг Тэнгисийн хэрэг шиг нэг гачин нэр хэлье гэж бод. Та хоёр зэрэг гэж бодсон. Студид заяа гана гингот наа тэдүүл ч юм уу нэг токалаач юу. Би тэгтээ өөрийнхөө нэрийг ерөөсөө яагаад болдгоо. Яаж Тэнгисийн хэрэг болох вэ гэдэг олигтой нэр болдгоо. Тэр тэгж бодож үзсэн үү? Апп зохиоч юм уу? Тэнгисийн никнеймс. Өөрийнх нь нэрийг хийнгөө шууд тагтдаг тий. Тэгээдсэн чи миний моментиг аваачлаа. 7 За тэгээд подкаст хийгээгүй 1-7 хоног алгасан тий. Тэгээд тэр хооронд угаасаа уралдаангүй байсан учраас. Дажгүй болоод өнгөрлөө. Сонь сайхан юу байцгаан да. Саяхан бас нэр нэмээс эрүүл мэндийн шалтгаан бас байлаа тий. Эрүүл мэндийн шалтгаанаар нэг дугаар хийж чадахгүй өнжлөө. Тэгээд сайн мэдээ гэж сайн мэдээ гэвэл бас эрүүл мэндийн хувьд нэг алхамаар нэг дэштэй төвшөө ахлаа апдейт хийлээ. За тэгээд закагаар Явах дээ тэгээд ажил одоо нэг сар дуусаад тайлангийн юу эхэлсэн. Цайкл эхэлсэн. Завгүй лээ. Яа ингээл зайка чи ингээл нэг happy зайка ажилтаа зайка happy зайка гэл тайлан гарах үеэр сард 2 удаа хөрг юм ирнэ гэдэг шиг. Сарын ирсэн. Сарын тайлангийн ирсэн. Тулгаа гэв. Танд бас тэгэл ажиллаа хийгээл сүүлийн үед бас их завгүй байгаад байгаа юм шиг нэг л ядраад хавар болоод хаваршаад байгаа байна. Тэгэхээр тэр чинь 2-7 хоногийн цэцтэй нэг ханаа түрээд боллоо шүү дээ. Хамраг уншаад тэгэл байсагээл хоолоо иргэнэ. Би тэгэд нэг тийм болчиход тест ингээл нэгтгэн өглөө ингээл амар босмооргүй санагдаад хагасааны орой ингээл унтмааргүй санагдаад за өвдчихдэг юм билээ. Жохон тийм бодол орж ирдэ тий. Жохон за сикл. Өглөө басаад нэг хоолой жоох өндөртөө босч ирээд захгүй зарим өдөр за өн жойрхон байна да. 7 хоног амрах хэвээр юм болоо гэж бодогдод. Би ч тэгж бодож байгаа тэгээд данч чадсангүй л дээ. Бас ер нь тийм санаа орж ирдэг. Адгийн санаа. Өвдөд харин тийм. Тэгэж яг бодсноо л өглөө за манай авч хоёрын бүс өсгөөг. Ирэх өсгсөө одоо басахгүй л болохгүй гэж босч ирж байгаа. Тэгээд тэр нэг хаваршаад гэдэг дээр би бас менежертэй ярьж байгаад манай босстойгоо ярьж байгаад манай босс ингээд жоох ядраад байна. Тэр хоёулаа офс руу очиог гэрээс ярьж байгаа хгүй. Тэгээд хоёулаа гээл би нэг камера өгөөл гэртээ харчингуудаа авир тайвшраал. Тэгэхгүй нэг нь офс дээр очсон бол нөгөөтг ингээл жоохон харин офс дээр ланч яач үгээд жоохон тэгээд би камера өгсөн чинь би гэртээ манай бас гэртээ хахаар манай ингээл гээл жоохон уужрангуудаа харин тийм ойр жоох ядраад хоёулаа би бинтээ зорлонго яриад тэгсэндээ манай ингээл яагаад ядраад байгаа мэдгүй ингээл сүүн 7 хоног аягүй сонирн байна гэтэл би яг нэг чи хаваршаад байгаа биш үү гэж чи нөгөө чи нэрэ тийм байж тээ гэдэл тэгэл би Монголд юм угаас үгээд чи монголчууд угаасаа хавар мавар гэдэг чи яг зөв наа чи зөв Монголд бас тийм үг байдаг хоёлаа өөр би нэг офс яваагаар амир дэмжижээдэг нац Монголч бас тэгээ нөгөө нэг өмнө нүүдэлчин байсан бол бас их юм байдэн шүү те адилхан юм те. Манайхаар нөө борц гэдэг штеп борц хийж идэв юм л ч тэр бас одоо зүгдсэн үгнүүд нь яг адилхан үг бидэн штеп бүр яг үгнээс үгнээ яг хөвчлэн арчилсан юм шиг тий. Гэтэ тэрийг өөрснөө тэр утгаар нь хэрэгэлдэг. Хамгийн том жишээ нь яд штеп нэг бэлгэний морины шүдийг бүгд толгойд штеп яг тэр номграараа яг морины шүд гэдэг хүн бэлгэмэл өглөө гэж болохгүй гэдэг хүн юм өглөө тэрийг харж болохгүй яг тийм утгаараа явдаг. Би яг сонсож байгаа ячсан. Чи нэрээ ярьдаг юм уу? Цаадлаа тоглоод байгаа юм гэдэг. Тийм үг байд юм уу гэж. За. Тэгээд юу яах вэ? Формула 1-ийнхаа хамгийн сүүлийн дугаараас хойш болсон цаг үйл явдал юу гэдэг лээ? Он цагийн тал. Он цагийн дараалалаараа эхлээд явцгаая тий. гэж.
Тэгээ яг өнгөрсөн дугаар дээр би ингээл за хийвэл одоо юу ярих уу гэж бодоод эсвэл энэ цунадаа л ярих юм байна. Нөгөө Lawson цунадаа Red Bull-ийн юу яриад эсвэл тэрийг нөгөө тэрийг ингээ ярьчихсан дугаар болго гаргачихсан гэдэг аюур бодоодсэн шүү дээ. Та хоёрт яг тэр талаар бодогдчихсэн юм. Үгүй яг угаасаа бүгд яриадсэн шүү дээ. За манай цунадаа гээл тэгээ дугаар болгон дээр л нэг ярьсан шүү дээ. Тий. Хязээ солих бол гэдэг. Тэгээ одоо солихгүй бахта Lawson одоо ингээл хоёр юу алдчихлаа. Дээрээс нь алдж байгаа байдал нь өөрөө айгу хэцүү байсан шүү дээ. Тэгээд 19 20 ерөөсөө тэрнээс дээшилчихдэггүй. Тэгээ ашиггүй харин шийдвэр гараад хурал гараад те хэдүүлээ эсвэл яг хийж яхад хурал нь болж байсан шүү дээ. Тэгээд ашиггүй цанаадаг дээшлүүлчихлээ. Тэгээ энэ дэр нөгөө нэг Формула 1-ийн Жолн гэдэг шүү дээ уралдаж исэн. Одоо аналист. Тэр бас нэг юу хийсэн байсан л да. Яг Lawson-ыг хальт өмөрөөд яах вэ? Ерөнхийдөө бас нэг юм харж үзэх шалтгаанууд байгаа шүү гэд. Тэрний нэг нь болохоор угаасаа нөгөө нэг Lawson битгэх цаг байгаагүй. Бахрейнээс шууд Мельбурн дэрсэн бороотой. Дээрээс нь Бахрейн дээр яасан гэхлээр нөгөө нэг өдрөө ингээ 3 өдөрт хагас гэж хуваагүй. Lawson зүгээр нэг бүтэн өдөр өгсөн. Тэр өдөр дээр нь машин асуудал гараад баг бүтэн явж чадаагүй. Ягаад 3 хуваагаагүй одоо сул тал байхлаа нэг эхний өдөр нэг унаад юм болохоо байл засаад дараагийн өдөр нь үзээд бас засаад машинтаа илүү танилцах боломж байсны ерөөсөө тийм болгоогүй. За дээрээс нь Мельбурн дэрсэн шууд бороотой аягүй хэцүү нөхцөлд оролцсон. Машинтаа танилцж амжааг багт. Дээрээс нь хятад ирсэн чинь спринттэй юу тараад ерөөсөө нэг л практис хийсэн. Машинтаа ол ноцолдох юмч боломж олгоогүйгээд. Тэгээ дээрээс нь өөрөө уралдаж Макс зориулсан машин угаасаа уртлын одоо тэнхлэг нь амар сенситив ихтэй. Тэгээ Перезиг бодвол Lawson тэрэндээ арай сайн гэж одоо юуг л харагдсан юм шиг байгаа. Тэгээ яг ясмэн дээрээ ирсэн чинь яг тийм бас юунд одоо жолоодлого юунд таарамж зөрлөлтөд одоо нэг харж ирсэн юунаас яг машинаа барьсан чинь тий. Тэгээ энэ бүхнээс харахлаар бас ингээд хүүхдийг арай л чангажин даа гэх нэг тийм бичсэн байсан. Тэгээ уусаад өмнө амьдралдаа уралж үзээгүй хоёр сэрх гэдэгс. Тийм уралж тийм. Тэр зам хоёроос мэдхгүй. Энэ жилээс жаагаар нэг авцаад буцаад ихний уралдаан болсон шүү дээ. Тэрний өмнө л Бахрейн дээр тест ичээд шууд Бахрейнээр эхэлдэг байсан болохоор энэний өмнө нөгөө нэг одоо оролж исэн рүүкинерт амар тааламжтай байсан. Бараг 100 хэдэн цаг одоо ингээ Бахрейн дээр тест ичээд те 3 өдөр тэгээд шууд яг тэр юун дээрээ дахиад практис хийгээд тэгээд уралддаг тий. Тэгэхээр амар жоохон хатууд календарын хатууд усчлаа тэгэл. Тэр нэмрэлч мэс одоо гүйцэтгэл за яг гүйцэтгэлэн чаашаа. Одоо квалидер хийж байгаа юм уралдаан дээр хийхлээр гүйцэтгүүлэх боломжтой баг 2 зам. Ер нь бол их зүйлээс юм шиг л өөрөө ч гэсэн ярьж л. Тэ яг сүүл дээр ярилцсан хөхөд бас хөрх юус жоохон чир ап байл шүү дээ. Бас нэг сэтгэлээр унаагүй. Яг ил гаргаагүй л бахал та. Тэгтээ яг хөрх ингээл би тэгтээ ингээд шатгаар уралднаа би юу чадгаа харуулнаа тэгсэн байсан. Яг нөгөө мэдэнээс хоцорсон үзэгчтэй байл те. Нөгөө Red Bull багийн Liam Lawson энэ жилээс те. Өмнөх дугаар дээр бид нар нөгөө нэг бүр одоо жилийн өмнөх дугаар дээр цунадаг одоо дээшлүүлэх үү, Перезиг халаад хэнийг дээшлүүлэх үү гэдээ ярьж байгаад миний хувьд бол баг цунадаг нугасаа дээшлэх ёстой штэ гэсэн чинь Red Bull өөртөө Liam Lawson-ыг одоо Red Bull-ийн нисгэж болгосон те. Тэгээ Red Bull-ийн нисгэж болно гэдэг чинь одоо топ багийн нэг болоод уралдаан төрүүлэх дандаа медаль авах ихний уралдаан боломж те. Хурдан машинтай болж ийн гэсэн үг те. Жолооч хүний одоо мөрөөдөж байгаа суудлын нэг рүү одоо орсон. Тэгээд ороод сая ихний хоёр уралдаанд ага маш муу уралдсан учраас одоо тушаал буурсан гэх юм уу те. Нөгөө ихний 10 байр оноо өгдөг. Тэгсэн чи ихний 3 байтах ихний 10 таач орж чадахгүй ингээд сүүл мушгаад. Тэгээд сүүл мушихтаа бүр маш одоо алдаатай уралдаад машина ерөөсө барьж чадахгүй гэх юм уу да. Тийм болохоор тэгээд Red Bull багийн 2 дахь нисгч Liam Lawson Visa Cash App Racing Bulls баг руу унаад буцаад V-Carb байсан Yuki Tsunoda Японы нисгч Red Bull-ийн 2 дугаар нисгч одоо Max Verstappen-тай зөв нэг машин унаад уралдахаар болсон. Тэгээд юу үзэгчтэй бас нэг хэлэхэд Racing Bull одоо V-Carb нь болохоор одоо Red Bull багийн охин баг гэж явж байгаа. Хоёр цэвэр. Тодор цэвэр охин баг гэж. Тэгээ нэг компани юм бил ч те. Бүр цаанаа нөгөө толгойн. Тэгээ нөгөө жолоочтой солих нь тэгээд амар easy юм шүү те.
Хоёлаа нэг компанид л ажилладаг зүгээр Гэрээтэй, ингээд тушаална ингээд. Уус ямар нэгэн одоо commercial юм зэрэг болохоор тэр чинь дөрвөлэн хамт л явж идэв шүү дээ. Тэгээд энэ дээр та хоёр юу гэж бодож байна? Одоо энэ одоо ингэснээрээ Red Bull ч одоо өөртөө буруу юм хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм шиг нэг талаар тий. Одоо буруу шийдвэр гаргасан, Lawson угаасаа болоогүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүлээн миний хувьд л одоо энэ сольсон дээр бол амар шөмжөлтэй л байгаа л да. Би анхнаасаа Lawson дэмжижсэн ч надаас илүү үзэжсэн. Тэгээд дөнгөж 2 уралдаа оролдож шууд сольж байгаа гэсэн миний хувьд бас амар бас л төрөгдсөн шийдвэр. Төрөгдсөн шийдвэр. Гэхдээ яг хуу шалтгааны сонсголоор яг хуу бас за байж болох юм а гэж байгаа. Тэр нь гэхдээ зөвхөн одоо уралдаан чинь одоо нисгч дээр нь өөр дээр нь шалтгаалсан шалтгаан сольж байгаа шалтгаан биш. Арын одоо асуудалтаас болоод солих нь илүү хурдалсан юм шиг надад байгаа байхгүй. Тэрнээс цаг хугацааг нь жоохон өгөөд жоохон уралдуулсан бол бас арай өөр болохсон баха. Миний хувьд л одоо ч Lawson цэнүүдээс илүү л гэж үзэж байгаа. Тэр арын гэдэг нь одоо тэр Японд болж байгаа уралдаан гэдгээр Honda-тай. Тий, Honda-тай холбоотой. Дээр нь нэмээд Max-аас амар шилтгалж байгаа. Max-ийн гэрэн дээр нь юу юм бэл одоо констрактор ямар нэгэн байр нь одоо юу гэдэг ихний 3-д орохгүй 4-д ордог ч юм уу тий. Хойш унчих юм бол 26-нд Max үнгүй явах хэрэгтэй юм бэл. Тэгэхээр тэрэн дээр ингэж оноо алдаж ингэж цаг хугацаа алдах одоо боломж Red Bull бага байгаа учраас 26-нд Max-ыг алдахгүй тулд яг л сая Aston Villa бол ингэж биш Aston Martin бол цаанаас өрөөдрөл байдаг шүү дээ. Тийм болохоор ер нь тэр талаачсан бодсон бах дээр нэмээд Honda ч гэсэн мөнгөгүй гэсэн боломжийг хараад тэгээд тэр аль талаас ер нь тэгэл за сольж эхэлсэн бодол байсан баг. Би бол харин юу гэж бод. Тэгээд тэрийг чинь нөгөө өөрсдөө Red Bull тайлбарлахдаа одоо Liam Lawson бүр өөрийгөө алдцсан ингэ тайлбарлаад байгаа шүү дээ. Одоо 2 уралдааны дараа бүр ингээд англиар болохоор ингээд downward spiral-д ороод одоо бүр ингээд буцаж гарч чадахгүй эргүүлэг рүү орцсон. Тэгээ өөрөө толгоон дотроо бүр ингээд өөрийгөө алдаад тэгээд тэрнээсээ гарах ингээд боломж бидэрт харагдахгүй байсан учраас ийм хурдан солиллоо гэж өөр PR-аар бол өөрсдөө тэгээд тайлбарлаад байгаа шүү дээ Red Bull. Өөрсдөө авч гарч байгаа юм. Тий. Тэр бас байгалах дотор ямар нэгэн байдлаар нэг хүн чинь бас ингээ орох тэр нэг асуудалд орчоод асуудлаасаа гарах гэж улам хичээхлээр нөгөөт нь улам доош оруулаад идэв шүү дээ. Тань тий яг тийм юм руу орсон маа. Тэгэхээр яг тал талын яг нөхцөл болны бодлоор жижигэн бүх юм деталь нийлээл тэгэл тэр залж ийдсэн баг. Надад боллоо тэгж бодлоо шүү дээ. Нэг өмнө чинь престэй за яг харъя гэсээр байгаа нэлээд олгоо алдцсан. Тэгээ за тэр алдаагаа ер нь давтахгүй тул өөрчлөлт үзье гээл. Гэтэ одоо юу юм бэ л шүү дээ. Бас Цунада одоо ингээд уралдаад чадахгүй ч юм уу Lawson ингээд буцаа сэргээд ирэх юм бол буцаас олж гэлээ. Асуудал үү? Гэхдээ дэхгүй гэсэн л шүү дээ. Тий. Тэр дуустай гэсэн бэл. Цунада бол одоо ингээд 25 оны одоо Red Bull-ийн 2 дахь нисгчээр дуусна. Өөртөө дуусна гэцээс. Тэгээд пак гэж бодлоо өөрчлөө. Red Bull ч эвгүй шүү дээ. Тэр нөө одоо байгаа энэ бүх юм чинь л нь бол Red Bull-ийн өөрсдийнх нь л одоо буруу шүү дээ. Шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн ийм гэл болоог байхад нь хүнээс сольдог. Эсвэл ингээ хүн ингээ жоохон яагаад эхлэнгууд анх сольдог байж байгаа л тэгснэ за ингэж болохгүй юм байна гэж Перез нь болохгүй байхад бүр хитрхи удаан байлгаад за Перезээ солиё гэд дахиад тэгснэ буцаал нөгөө нэг болохгүй болгоо шууд сольдог цикл рүү очих тий. Гэтэ бүр 2 хуралдаан гэдэг бол бүр арай л юу л та. Ямар ч одоо телеметрийг хараад яг хүн асуудал байгааг үзэж болох ч гэсэн арай л дэндүү богино хугацаа шүү дээ. Өөрийгөө батлах ямар ч шанс байхгүй тэр юм чинь. Дээр нэмээд яг алтруу хэлдэг шигээ тэр машинтайгаа танилцсан машинаа сурах ямар ч цаг хугацаа үнэхээр Lawson-д байгаагүй гэдэг. Өөрөө ч тэрэн дээрээ л хэлж л шүү дээ. Хүн болох юм бол сошиаларч бодлогоо одоо Формул 1 дотор байгаа хүмүүсийн пост гаргагдсан Red Bull-ийн нэлээд шүүмжлэлт хандж байгаа шүү дээ. За эдгээр ингээд Lawson-ыг ярьлаа шүү дээ. За одоо бол Цунада талаас хараа. Opportunity гарч ирлээ те. Харин тий би бол харин баяртай байгаа шүү дээ. Би бугаасаа Lawson дургу. Lawson бол их олон том яриадсан. Би яг мэдээг нь уншихаар л ингээл тэр нөгөө дунд хуруунаас эхлээл тэгэл би угаасаа энэ point одоо Red Bull шиг машинд дуртай гэж хэлж ирээл. Тэгснэ би энд найзтай болох гэж ирээгүй. Би энд зөв уралдах гэж ирсэн гээл. Тэгснээл угаасаа машин болгон адилхан байна гэж байхгүй жолоочийн ажил бол машинда дасан зогцох моцс гээл. Перез рүү бүр ингээл хаяал исэн. Тэгж ирэнгуутаа өөрөө тэгэл бол угаасаа
хөгөөч ирлээ шүү дээ яг үндэ бол тий. Нөгөө Quali-гийн нөгөө дунд чинь 19 сарны хэд илээ. 23. Тий. Чин бүр Mazepin-аас доор заяа. Red Bull унчаад Mazepin-аас доор байна гэдэг чинь юу юм бэ те? Тэгээд бол би бол бас баяртай л байгаа карма. Одоо тэгээд нөгөө Red Bull-аас аниулчаад буцаж ирсэн жолооч байхгүй юм байл шүү дээ. Түүхэндээ. Тэгээд Lawson бас буцаж ирэх нь бас эргэлзээтэй. Бүр амар одоо Racing Bull-та подиум авч маваад жээж ирдэг юм бол ер нь хэцүү байх гэж бодоод байгаа. Тийм болохоор би бол бас энэ дээрээс үнслээд Юкиг дээшээ гарсандаа бас баяртайгаа. Тэгээд Юки чадах баха. Юки гол нь туршлагатай 4 жил. Тэ. Тэгээд ер нь машина яаж сетап хийх үү те? Яаж сетап хийвэл өөртөө амар байх вэ? Ямар машиныг яаж сетап хийвэл гэдэг дээр арай л илүү туршлагатай. Тэгээд нөгөө нэг хуучин бурхан болсон андууд нэг штэ. Тэнгэрээс нэг Газлигийн одоо сайн найз, Перезтэй бас найзууд энэ дээр бас нэг айгу зүг онцлж хэлэх гээд байгаа. Лосныг одоо ингээд Red Bull-ийн хайрнаас чөлөх баг тийм хинч хэлээг. Газлич тэр, Албонч тэр ирээ занаа чи юм шүү хинч хэлээг. Тэгэхээр Юки өөрөө ямар тийм friendly гоё хүн бэ гэдэг нь санагдаж байгаа хөөх тий. Найз. Тэгвэл тэрээс битсэн гэж байгаа. Онаа чи юм шүү ингэж хийгээрээ ийм онцлогтой байл шүү. Тэгээд Перезээс өмнө хамгийн түрүүлж Газли битсэн байгаа. За баяр хүргэе. Баг яандаа. Тий. За Red Bull-ийн машин ийм онцлогтой шүү. Ингэдэж шүү гэд. Тэрийг уншаад би бүр ямар гоё юм бэ гэж үзсэн. Lawson руу бол тийм хинж бичээгүй шүү дээ. Тий. Яг л өөр юм жоо хогийн занд гарсан учраас дээр нэг баавчлаа орж ирсэн. Цунодаа бодох юм бол нөгөө Цунодаа ч юм бол нөгөө хэдэг бол багийн гişүүд андууд байгаад үзсэн. Нэг 2-3 жил явсан тий. Тэрээс арай өөр л байх л та. Lawson ч бол тийм байв. Тэгэл гинт нэг гарч ирэл одоо юуны нисгэж байж байгаа. Сэлгэний нисгэж байж байгаа гинт гарч ирэл ороод ирсэн болоо тийм. Тэгээ юу юм бэл ч та. Цунодаа ч одоо хамгийн олон жил уралдаж байгаа тушаал дэвшиж байгаа. Red Bull-ийн нисгэж юм бэл. 4 жилийн дараа цаг нь болсон. Миний янд. Тэгээд тэр нөгөө мессежнийх нь утга нь юу байсан гэсэн мэлээ. Газлигийн хувьд бол яахан мань ингээ барай үзсэн чи ийм байсан. Би тэгээд ийм юм туршвал одоо эргээд харахад ингэсэн бол зүгээр байжтэй. Тэгээд ийм юм байвал чи нэг үзээрэй гэсэн нэг тиймэрхүү утгатай зөвлөгөөнүүд ирсэн гэж. Яг өөрийнхөө алдсан юмыг нэг өөрөөр хийх байсан бол гэж нэг тийм юм шиг байна. Өөр хэсмэлээр өөр байх гэж магадгүй байсан гэдэг. Одоо энэ өндөрлөг дээрээс харахад ингээд алдсан байлаа шүү гэд. Альбом бас тэгээдсэн шүү дээ. Одоо би ингээд эргүүлээд бодоход тухайн үед хитрхи бас яг нөгөө түрүүний яриадсан шиг Lawson шиг ингээд орцсон. Тэгж л алдсан байлээ. Ингээд зүгээр жоохон тайвшраад ингээд холоос ингээд том зургаар нь харсан болвол боломж бас байх байсан байж магадгүй. Хитрхи ингээд гарах нөхөд жижиг болгоод би ингээд Максаас холдоод байна. Тэгээ бид тээр адилхан мөртлөө би муу жолоодод байна. Би юун дээр алдаад байна гэд юуг өөрчлөхүүгээл ингээд жижиг юм болгон руу ороод ингээд бүр ингээд унтсан. Ингээд сэтгэл нь бүр орцсон. Тэгэхгүй зүгээр л ийм байна. Өөртөө итгэж өөртөө жоохон цаг өгсөн бол надад боломж байсан баг гэж. Яас нэг мэдээ гарсан юу яасан бэ та. Хамгийн анх яг жинхэндээ бол Албоныг авах гэж үзэж ирсэн юм билээ. Хорин нисгчээрээ бүр буцаагаад. Цунодыг орондоо. Тий. Цунодоо биш. Lawson орондоо. Перез орондоо авчих нь Албон байж байгаа. Тэгээд болоод Lawson авчирсан юм бэл. Яг Lawson тэгээд одоо яасан бэ? Маш их юм байна та. Албан уу? Албан. Тийм л бах тий. Одоо Williams-ын хүн бас номер 1 болсон тий. Одоо гүйцэлж байгаа. Red Bull-ийн нэрэн дээр явдаг баха. Тийшээ өгсөн. Бас нэг гэрэт нь холбоотой, одоо л холбоотой. Нэг юм байгаалах тий нэг. Малгаан хүртэл Red Bull-ийн нэг юм бас анх орж байгаа гэж орж ирсэн. Red Bull-ийн малгад орох гэж байгаа тэргээд. Тэгж уралд нэгдсэн байсан. Тэр нөгөө нэг жолооч яана гэснээс нэрээ бас саяны топ сэдв дээр Lawson Цунодаа хоёрын 100 ингээд нөгөө Red Bull-ийн удирдлагууд руу хандсан хандлага нь бас ийм хоёр ялгаатайсэн гинэ. Lawson болохоор нөгөө байнга өөрөө итгэвтэй ингээд байнга уцаар ялгаа хоорнор руу маркороо өөрөө байнга залгаад за юу болж ийн би дэвшмээр байгаа шүү. Намайг харсан биз дээ. Би юм байгаа штэ. Яаж ийн байнга. Цунодаа болохоор яг нөгөө нэг Аз хүмүүс нэг Япон хүмүүс нэг тийм хоошоо. За угаасаа намайг харж байгаа байлгүй те. Би угаасаа ингээд илүү байгаад байгаа нь мэдчихэж байгаа гэд ингээд юуны ялгаа гарсан ба шүү дээ. Тэгээ өөрөө ингээд нэгч ингээд өөрөөсөө ингээд нэг юм итгэх зүтгэл ингээд харуулахгүй. Lawson болохоор ингээд байнга залгаад байнга чатлал тэгэлсэн байл л те. Тэгсээр байгаад яг тэр чинь бас нөлөөтэй шүү дээ яг үндэ бас те. Шийдвэр гаргалтан. За энэ угаасаа үнэхээр хүсэж байгаа юм байна.
Нөгөөтг нь ингээд тэгээ нөгөө Цунодоч менежерээ халсан шүү дээ уйлал эхлэхэд. Цунодо болохоор өөрийнхөө менежментийг тийм юмаа хийх ёстой гэд тэгээ менежмент нь тэрийг хийхгүй байснараа одоо юугаа алдсан. Өөртөө бас тийм үндэслэл байгаа юм байл л дээ. Тэгээд одоо нөгөө менежментээс солиод одоо тэр менежмент нь яг тэрэн дээр нь ажиллаж байгаа. Тэгээ бас сая дэвшигтэн тэр нөлөөсөн ч гэж бодож шүү дээ. Хурдан дээшлэх юм дээ. Жижигхэн боломжийг хараал гэсэн. Тийм үнцгөө юм байл. Тэгээд Лосон бас угаасаа айгу хүсэлсэн. Тэгээ өөрөө ирээл тэгэл чадсангүй дээ. Тэгээ үзэгчтэй хэлэхэд юу байгаа? Одоо яг Red Bull-ийн моторыг бол Honda хийж байгаа. Тэгээ яг мэдээж Red Bull-ийн өөрийнх нь Powertrain гэдэг компанитай те хамтраад эх жилээс болоод Red Bull өөрсдөө Ford-тай нийлээд мотор хийгээд Honda нь өөрөө Aston Martin-ийн нийлүүлэгч болж байгаа. Тэгээд ягаад Honda одоо Цунодоч мэдээж Япон хүмүүс. Тэгээд Honda ягаад ингээд Red Bull-тэй гэрээ ихтэй ерөнхийдөө манай Японы нисгчдийг Акитенд аваад бид нар дэмжиэд ингээд явж өгдөг тийм гэрээтэй байдаг. Тэгээд тэрнийхэн үндсэн дээр бас яриад Цунодог бас ингээд дээшлүүлэхэд бас түлхэц басан юм шиг байна. Нэмж бас 20 саяыг өгье гэж. Жилд 20 сая үү те 20 сая өгд юм шиг л угаас ер нь л тэгээд тэрэн дээр дахиад нэмээд 20 сая өгнө. Тэр ч сайн доллар өгье яа гэ те. Угаасаа баахан мөнгө төлж Перезийг анснаа тэгээ эргүүлээд авчирсан хүн Перезээсээ муу хаач тэгэл угаасаа хэцүү л хаалт те. Дээр нэмээд Перезийг дагаж явж байгаа баахан ивэнтг шиг Ловсон дагаж ирсэн баг байхгүй шүү дээ. Юу ч байхгүй шүү дээ. Шарт ортойгоо л ирсэн гэж. Дээр нэмээд шинэ зэланд болохоор шинэ зэландтай юу авах юм? Хонь юм авах л та шүү дээ. Перез гэснээр Перез бас нэг хитэн багтаа одоо шууд яриаг эхэлсэн гэдэг. Ярилцлага хүрсэн байсан. Эргэж ирэх гээд. Тий. Лос амар туссан багтай Перезтэй. Тий. Тэгээд бас нэг гол юм болохоор Андрети бас яриад байгаа юм шиг лээ. Cadillac. Нойр шүү дээ. Америкт өөрөө бол нэг жоохон нэг тэрэн дургуул байгаа юм шиг лээ. Шинэ багтаараа жоох ходрч нэгээд. Тэгээд айлуулах нэг хуучин багуудаас л ягаалгаа юм шиг лээ. Сонирхоод Audi мав дээр магадгүй болох тий. Зя. За Цунодо маань тэгээд Red Bull-ийн 2 дугаар нисгч болсон. Би бол баяртай байгаад бүх юм сайхан болоод practice одоо Японы Grand Prix эхэлсэн тий. Тэгээд practice эхлээд practice дээр ер нь гоё байгаадсэн шүү дээ. Цаг нь хараадсэн чинь. Q1 дээр 0 1 байсан тий. 0.1 секундын хойно. 100 миллисекундын хойно л максимум хойно яваадсэн шүү дээ. Бүр 0.1-ээс ч баг орцсон нэг болов үгүй лөө 0.1 байсан баха тийм юм. Яг л макси хүзүүн дээр амсгалаа л шүү дээ. Би хараалаа. Би цаарчаад вау жадчихсан тий. Шокнд орсон шүү дээ. Тэгтэл Q1-ийг мэдгэцэн л дээ. Тэг Q1-гээ ороод Q2 дээр гарч чадаагүй шүү дээ цаашаа. Тийм Q2 дээр энэ бодлоор бол Q2 яг өөрөө хүмүүсийн тийм цаг хийхэд тийм юутай биш байсан баха. Цагаа хийх тийм боломж нь олдоогүй баха. Тий. Ер нь нэг л боломж олгосон юм шүү. Яг нөгөө сүүлд нөгөө эхлээд гарахад юу яасан юм бэлээ. Хуучин софттай, used софттай гараад тэгээд тэр нь болохоор нөгөө нэг топ багуудын ашигладаг одоо тактик штэ quality-гийн хуучин софттай гараад машин нь хурдан учраас нөгөө 15 машин эхний 10-т ороод ирэх магадлал ер нь жоохон өндөр те. Тэгээд шинэ софт гуугаа хадгалж агаад Q3 дээр 2 шинэ софттай 2 удаа өөрсдөө боломж гаргах тийм тактик ашигласан. Тэгээ энэ дээрээс хүмүүс ярьсан байлээ. Одоо Kimi Antonelli, Liam Lawson бүх рукинууд Q2 дээр 2 шинэ софт ашигладаг. Ягаад гэвэл тэр жолооч туршлага бага учраас 2 удаа Q3 руу 2 одоо максимум боломж олгож байгаа. Red Bull энэ удаад болохоор Цунодод эхний гаралтан дээр нь хуучин софттэй, хоёр дахь дээр нь шинэ софттэй гаргасан. Тэгэхээр хоёр дахь софт дээр өөрөө одоо бүх прешэр ирсэн гэсэн үг. Одоо тэрэн дээр л хурдан цаг хийгээд 10 руу орж чадахгүй л ганц л ер нь боломж олсон цаа. Энэ ер нь хоёр юм харуулж байгаа. Нэг нь болохоор яг Цунодо тэр боломж ашиглаж чадаагүй. Q3 руу орж чадаагүй. Нөгөө нь юуг харуулж байгаа гэхэлэр Red Bull Цунодод бас итгэж гин гэдгийг харуулж байгаа. Эхний хоёр quality дээр бол Lawson дээр хоёулын дээр шинэ софт гэж гаргасан байл. Тэгэхээр яг Max Verstappen-тай адилхан Цунодог одоо трит хийж байна те. Одоо яг Цунодог яг туршлагатай жолооч шиг одоо од жолооч шиг ингээд авч үзсэн. Топ 10 дугасаа орно. Чадна гэдэгт итгэсэн. Тэгэнгүүт бас энэ нь
цаагаараа одоо нэг FP1, FP2, FP3 Цунодогийн харуулсан юм нь одоо тэгж итгэлийн одоо Red Bull төрүүлсэн байна гэдэг. Тэгээрээс бүх юм бас нэг айхтар quality үрдэн харуулж байгаа шүү мó бол биш. Гэж яриад байна. Нэг сүүлийн нэг эргэлтэн дээр л алдаад бүхсээ алдаал тэгэл юу 3 руу орждаг үстэй. Тэр нь бол Тийм билээ. Чи юу байсан нөө? Нөгөө ихний нөгөө хурдан эргэлтэн дээр бүхсээ алдангуудаа тэгэл цаг алдаал өөртөө итгэл юм. Эхний сектор дээр алдцсан л да. Тэгэл тэрийг нөхөх гэсээр ягаад чадаагүй. Яг сүүлийн 2 3-т дээр нэг 0.70 мал гэл алдсан юг нөхч чадаагүй гэдэг алдсан. Тэрэн дээр нөгөө юу яасан мэлээс нөгөө Жак Вильнев Цунодогийн quality-ийн талаас коммент хэлцээлээ. Угаасаа нөгөө нэг Цунодо энэ Grand Prix дээр нөгөө хурд биш нөгөө комфорт эвтэйхэн байдал зориулж нөгөө машина сетап хийсэн. Тэр нь болохоор өөртөө нөгөө барихад амархан болгож тохируулсан болохоос биш яг ингээд максимум хурд одоо максимум перформанс гарах гэж тохируулгаа хийгээгүй максын эсрэг нь. Тийм учраас угаасаа наа хүн чинь одоо тийм Q3 руу ороход хэцүү. Одоо гэж л тайлбарсан байлээ л дээ. Down force ихтэй тохиргоо хийчин. Тэгээ нөгөө ирэхэд булан дээр ирэхэд одоо арай амархан. Тэгтээ шулуун дээр явхад нөгөө топ спид багассан учраас quality иймэрхүү амжилт үзүүлсэн. Тэгээ жоохон ингээд нэг юм хандлага нь жоохон ингээд одоо одоо зөөлнөр одоо аппроч хийж алхмаар тий. Өөрөөс ярилцгач би одоо стил нөгөө машинтаа танилцж байгаа тий гэвчээсэн. Шууд л нөгөө алаад хядна гэж ингээд жоохон өөртөө амраар ингээд эхэлж байгаа гэдэг тийм тайлбар байгаа юм лээ. Угаасаа яасан ч ловсонгоос илүү байх учраас тий 19-20 шогд ловсон. Овчин тэгээд 12-т орлоо шүү дээ. Яг оноо 15-аас эхлээд 12-т. Тий. 14-өөс эхэлсэн лээ. Science торгуулаад 15 руу орсон байлээ. Ловс 13 дээрээс. Тий. Тэгээд driver of the day хэлсэн шүү дээ. Тэр чинь Японд байсан. Тэр нэг утгагүй шагналаа тий. Тэрийг баг болиул таарна. Одоо баг 2 удаа нүдээ олсонгүй шүү дээ. Антонелли Цунодо 2 гэдэг. Тэр ихтэй бас ингээ нэг хүмүүс юу яагаад байгаа хэлт тий. Маш тоглоом шоглоом болгож хийгээд байгаа. Тэгэл. Угаасаа тэгэл японочууд нь өөрсдөө баг л. Гэтэ Монголд нэг уралдаан болоод манай энэ монголчлтгүй ер нь хаана нэг монгол формуланд орчих юм бол байнга л аав штэ. Бүх уралдаан дээр 20 байсан ч манай усаар л. Мань гурваар ингээс оцсон. За бүгдээрээ саналаа өгөө мартуу цаа гэж сууж байгаа штэ. Эд орох намаагүй шүү за хүндэл ямар ч гаргаадах гээ. Монголчууд аа Facebook-оор давуулгаадаа тэгэл дуулсан штэ. Бүгд шеэр гээ. Тийм байна. Тэгээд quality-ийн үр дүн бол тэгээд Цунодо 14-т ороод Q3-т орчих байх гэд найдажсэн. Гэхдээ найдрал алдсан. Гэхдээ түнгэж ихний уралдаан өдрөг байгаа. Миний хувьд дараагийнх нь бол Бахрейн. Бахрейн дээр бүр илүү явах бах тий. Яг би ингээл баг ингээл ерөнхийдөө дэвшлэх байх гэж бодсон. Ерөнхийдөө нэг дараагийн уралдаан тэгэл ерөнхийд нь оноо түгээд эхлэх байхаа. 7-8-аас эхлэв ядаж. Нэг юу яцсан мэлээ бас өөрөө нөгөө ярьцлаган дээрээ за угаасаа ингээд би ямар машин жолоодж байгаа мэдж байгаа, ямар нөхцөлөд орсноо мэдж байгаа. Тэгээд би одоо энэ их дарамт юунаас бол айхгүй байгаа. Одоо бүх ихтгэл найдвар дарамтаа одоо над дээр авчираа. Одоо би ингээ хүлээж авахд бэлэн байна. Угаасаа ямар нөхцөлөд орсноо би ойлгосоо. Би одоо тэрнээс айж зүхтаахгүй одоо тэрнтэй ингээд нүүр тулнаа. Тэгээд намайг одоо подиум аавна гэдэгт одоо намайг ингээд юу яана гэдэгт одоо бүгд итгээрээ. Би бүх ихтгэл найдраа надад хүлээлгээ би гэнэ тийм ч зэл. Одоо өөрийгөө ингээ огтхон ч өмөрөхгүй одоо өөртөө ингээ хатуу ингээд айгу хандна. Тэгэл юмнаас ч айхгүй байгаа шүү. Чиний уралдаанд ирсэн баг би одоо энэ уралдаанд ирсэн шууд подиум аавна гэдэг ярьсан тий. Тэгсэн чинь Марко тийм бидний үед Макс бараг подиум бол ихэн байх чинь яг өөрөөрөө бол юм өөр юм ярьдаг гэж шууд хэлцээ л шүү дээ. Юу юм бэлээ. Сузука дээр Кобаяши л юу яаж исэн юм шүү лээ. 3-т орж исэн юм шүү лээ. Подиум авч исэн. Ганц хүн Японы хоёр дээр. Тийм эс. Авч байгаагүй юм шүү лээ. Үгүй л. Нэг подиумтай. Нэг л подиум. Тэгээд юу Цунодо чинь 8-д байсан билүү? Надлын топ оноо авсан. Арт жорлоо нэг оноо аваад арт орсон баха тийм бэлээ. Дундуур нь болсон нэг өөр нисгчд бас 90-д онд
нэг 4 5 6 гэж байдаг юм. Хамгийн дээд нь тэгэл юм бэлээ. Kobayashi юм бэлээ. За тэгээд саяны quality-гийн өмнө болохоор юу юм бэлээ? Юу байсан? Цунодо Сузука дээр нэгч багийнхаа хүнд quality дээр ялагдчихж байгаагүй. Дандаа урд нь орж исэн. Max 2019 оноос хойш Сузука дээр бас багийнхаа хүний хойно ерөөсө quality ороогүй. Уралдаан ч гэсэн хойно ороогүй гэдэг хоёр үзүүлэлт байсан. Энэ хоёр үзүүлэлтийн нэг нь бол эвдэгтэн гарцаагүй. Quality ихэлсэн тэгээд ямар Цунодогийнхаа эвдэгцэн. Цунодо ялагдсан лээ. Нэг quality гэснээс нэг юу ярьж байдгүй лээ. Дуэний ослын талаар нэг ярьж. За тийм. Practice дээр болсон юм доо. Practice-ээр тий. За тэгээ одоо бичлэгийг ингээд араах тэгээ гарч болох байл гэдэг. Тэр амар ослаасан байж тий. Хевшин доороос нь хевшин согтцсан гэж. Тэрэн дээр юу гэж яриад байгаа юм бэл шүү дээ. Нэг DRS-ээ хааж чадаагүй юм тийм тий. Хааж тий хаагаагүй өөрөө хаагаагүй. Тэгээд хүмүүстэй хэлэхэд нөгөө нэг үзэгчтэй хэлэхэд DRS ингэдэм юм бэлээ. Торомс гიშгэхэд автоматар хаагдсан юм бэлээ. Энэ нэгдүгээр эргэлт маань өөрөө торомсог ордог эргэлт. Тийм болохоор нөгөө нэг залуу нисгч мартаад хатаад ч юм уу дарж амжаагүй ч юм уу гараар унтрах хэвээр гараар унтрах хэвээр тэгээд чадаагүй тэгээд нисээд орсон юм бэлээ. Тэгэл өрүүлээ дараал тэмүүд өрүүл дараал шууд нэг артл даун форс баг. Тийм байхгүй бол шууд тэр чигээр нисээд орсон юм бэлээ. Хьюз татж байгаа юм шиг л. Тэгээд сая нөгөө нэг хэлээдсэн нөгөө science нисгчтэй холбооны бас нэг директор болоо сонгогдсон гээд тэгээд энэ ослын дараа шууд хуралдаад нисгчдийн хуралдаан дээр за FI дээр хүсэлт гаргаад энийг одоо автомат болгоё. Одоо ингээд энэ хүн өнөөдөр зайхаа Аз болоход юуч болоогүй. Тэгтээ бас ингээд залуу нисгч нар чинь амар юу байгаа байхгүй дарамттай байхгүй. Ийм алдаанаас болоод хүн өнөөдөр амиа алдах бас эрсдэл айгүй өндөр байна. Тэгэхээр ингээд тоормс гიშгт ингээд хаагдахтай адилхан яг дээрээс он дуусангууд пак гэ өөр хаагддаг болгоё гэсэн сал тавиад байгаа юм байна. Тэг яг энэ ер нь яванда юу ярих хэрэгжих баха. Одоо бол юмыг автомат болгох ямар ч асуудал байхгүй шүү дээ. Чин тэгэл дахиад нэг чадвар л юм биш. Тэр олон юмд дунд бас өөрөө анхаарал хандуулах шүү дээ. Тэгэл улам амархан болоод байл тэгэл улам нэг бодох бодол нь байхгүй болчихно жоо. Тий. Тэтэ дөрвөө өвчнөө сетап уруулан дээр хийгээл явчих шээ. Тэгээ нэг юм нарлагчлалт. Яг хөө нэгтэй бол өөрөө нээдэг гэж болно шүү дээ. Хоцрол нээвэл окей sorry тэгэлж өөрөө алт. Хаагдах бол баг тэр юу юм бэл те торомс гიშгээс угаарнаас ингээ хаазаа авахаар хаагдт юм л шүү дээ. Бас lift off хийвэл те. Тэгээд тэр ч угаасаа flat иргэдэг эргэлт учраас хаазаа ингээ тултлан гიშгцэн байсан. Тэгээд тэрийг өөрөө дараагүй тэгэл байсан мөлий. Дараагаас өмнө үргэлж дараал тэгэл те. 50G гэсэн үү те. 350 явж та замаас гарсан байл шүү дээ. Тэгээд альбин яалтчгүй резерв машин авчирч өгсөрсөн юм байна. Угаасаа тэр машинаас засах гол. Угаасаа хугацаанд засч амжихгүй л. Тэгээ засъя гэсэн чи. Угаасаа нэгтэл нь баг байхгүй болчихсон тийм. Тэр юу нэ хажуутлын зүүн тал бол байхгүй болчихсон тийм. Жолоочийн нөгөө нэг суудаг нөгөө кокпит суудал нэг хагарсан гэсэн голоороо. За. Тэгэхээр ч амар бүр теншнээр хийхээс өөр аргагүй болсон. 50G гэдэг чи одоо хүний өөрийнх нь килограмм 50 дахь үржүүлнэ тийм. Тэр машин одоо хэдэн зуун килограмм тий. Тэр 800 нь очоод 50-аар үржүүлэхээр чинь 4 тонн юм аа. Тий. Биш яг тэгээд дээр нь өөрийнх нь жингээр очиж ингэ кокпит очиж мөргөж байгаа шүү дээ. Би хэр очиж. Тэгэхэд чинь одоо 350 доороо хийж 350 килограммаар. Тэнгуутаа шууд зүй алхаагаар авчих тий ч болоо юм шиг тий. Тэгэхээр формула зүгээр ингээд тэгээд ямар ч авч имлэг тач үзүүлсэн юм байлээ. Шинжилгээгээ тэгээс гайгүй л байсан юм шиг. Тэнд чинь дотор угаасаа юм мэдрэгчтэй дүүстэй. Шууд нэг хэдэн жигээс дээшээ тийм тэгээд заавал өгөөд имчиж авч явдаг. Имлэг рүү явдаг заавал гээд. За нэг тийм болсон. За тэгээд өөрийн алдаанаас болж осол гаргасан тий. Дээр нь дуухан одоо тэгээ хэр удах бол коллапинта одоо гурлаа чи ер нь жоохон юутай байгаа даа. Ингээл ярихлаар нөгөө нэг гусах байгаа. Лоус нэг яриалсан дээр гусаа ичлэх гурлаа. Одоо дөө нугасаа явах уу дээр нь. Одоо эн чинь боломж өгөх байлаа. 2-7 хоногийн зайтай 2 уралдаан баг шүү дээ. Тий. 3 шууд Сауди Араб. Сая нэгтгэн Сузука болчихлоо. Тэгээ 2. Тэгээд энийгээ дуусгаал ер нь тэгээд явах бах таа. Гараалаа гарч ирэх бах таа. Юу хийвэл үлдэх вэ?
Газлигаас илүү байгаад байвал. Газлигаас ч илүү байхаас илүү зүгээр яг нэг оноо моно авчвал тэгэл хөөе чинь Одоо 2 уралдаан дээр тийм бас нэг хөөх оноо аваад нэг. сая тэгтээ уралдаан дээр 15 мов бас нэг 20 сүүл мөш гисэнгүй шүү дээ. Яг гоо тэр химний алдаа байсан баг л та. Нөгөө нэг строл Лоусон энэ чинь дагаар хойш орцол баг л та. Тэгтээ яг бас 15 мов дээр орж ирсэн баха. Гайгүй. Та хойно л уралдаадсэн чинь дугуй солиол дээр строл хин 3 тий. Софт эхэлсэн тий бас. Тий, строл хин 2 софт гэсэн баха. Хонос гэсэн. За нэг ийм ослоосон байна. Тэгээд энэ ослоос Формула 1-ийн safety одоо хэр сайн байгаа вэ гэдэг нь харагдсан. Тэгээд тэр DRS жолоочоос бас хамааралтай олон тохиргоонуудын нэг ямар амар осолт хүргэж болох вэ гэдэг те. Жолооч өөрөө л нэг юм буруу тохируулвал Нэг коноп дараагүй услал шууд ослол. Коноп дараагүй усалж одоо ийм нөхцөлөд л үүсэх болсон гэдэг нь харагдсан. Бас нэг ослоос нь Алонсо ослол хийсэн. Тий. Өөрөө шорон замлуу гараад. Тэгээ шорон рүү гарсан. Тийм зөв рүү гараад талтраад гарцснаа тэгээд өөрөө мэдээгүй шүү дээ. Тэр угаасаа ингээд хөвтөж байгаар харагддаг юм шүү дээ. Тэр нөгөө замын хажуу харагддаг юм шиг л шүү дээ. Булгууны дээдл орой л харагдав юм шиг. Тийм л ах л та. Бүр нөгөө холоос нөө ирэх булангаа харчаал тэгээд тол юунд ингээ өөрөө нөгөө нэг хажуу замын хажуу мажуул харагддаг юм л. Тэр цэвэр мэдрэмжээрээ л язгаараа мэдэх хэрэгтэй юм шиг л шүү дээ. Нилээ шорон дээр явж байгаа тэгээд яг эрэхтэй шнэ шороотойгоо ямар ч нэг юу аахгүй. Грип байхгүй шууд талтраад байгаа. Ганаа тэрнээс болоод юун дээр сольсон гэжтэй. Тэгээ шууд хараад за энэ за мэдгүй л хөгшөрч гэлээ. Яг бодлоо чи зүнч тий. Яа одоо миний бороо бис алдаа гаргачлаа гэсэн бол яг бас байж болно тий. Сая баг яач уу гэдэнгүүт за энэ угаасаа удлаа мэн шууд тэр дөрөв сэлсэн шүү. Жолоос нар ер нь тэгтээ тийм байх нь тий. Нэг жоохон ер нь тэгжээж л тийм амжилт хүрдэг байх л та тий. Сайн зэнтер чинь Австрали дээр яачаал шууд тэгэл сая дуухан ч бас яачингуудаа юу болчихв what happened I'm okay тэгтээ юу болчихв гээл. Тийм. Аланзаа бас иргэцэн гот яач юу? Тэгэл өөрөөсөө нэг алдаг нэг хэрэггүй машин нэг болохоо болчихлоо гэ. Энэ шалгаараа наач нэг л тэгжээж л тэр тэнд очдөг байх л та тий. Заримдаа гаднаас нарахаар инээдтэй тий. Хараваас Гүйс хайр. Улаанцаа ингээд аваасаа чихээд байгаа. Хин рүү чихээд байгаа би өөрөө улаанцаа яачих. Ялч 20 эго гэдэг үнэлтэй. Тийм. За тэгж байгаа одоо манай. Хяли дээр бас нэг юм сонирхолтой юм болсон нь хажаар. Хажаар квали эхлэнгүүтэл нэг юм дээр гомдоод өгстэй. Яа чинь хിവэр вэ штэ өвдөө. Суудл болохгүй байна штэ гэх. Тийм. Нөгөө юм чи яг хിവэр вэ штэ би яаж уралдах юм бэ гэд. Тэр тэгээд яг юу байсан юм бэ? Юу бүс нь байсан юм тийм. Бүс нь ингээд доороо нэг юм холгож орж ирсэн юм шиг. Аха. Тэгээ бүр бууж жагаад бүсээ тайлаад буугаад дахиж сууж байгаа дахиж шинээр бүссэн юм бэлээ. Янзлагдаагүй өгс тээ. Үгүй яг гоё болоогүй. Тэгтээ яг тэр Q3 дээр уралдаж шин шиг өвдөхөө байсан гэсэн. Нэг юм бүр холгож орж ирээд өвдгөөдсөн юм шиг лээ. Тэгээ бүр би явж чадахгүй өвдгөөд байна гэдэг. Тэгтээ бас алей те. Яг Q3 дээр ингээ яг сүүлийн тойргоо ихчих захтай. За энэс болоод би ингээд квалига хийж чадахгүй бол миний буруу биш. Ухааны байна уу? Харин тийм ээ ойлгож байгаа. Бас гэс өөрийгөө ингээд за болохоо байвал ч бас гэд би тэгээд тийм харчаад би хажаарыг сонгоцсон фантази дээр. Тэгээд санаа зовоод ямар заяаг юм бэ гэ. Яг ингээд солиод хажаарыг авсан чинь тэр хүн зүгээр ингээд Q3 дээр госгочих гэдэг ёо гэд. Тэгсэн чинь ашгүй амар ултаад байгаа. Амар орж ирсэн. Q2 дээр чинь 3-т ороод ирлээ бүр. Тэгээ 3 ороод ирсэн. Тийм амар тэгээд ороод ирсэн. Би 7-оор ороод ирсэн. Тэгээ нөгөө нэг юуныхаа орд орлоо, сүтэнийхээ орд орлоо гэдэг. Сүтэнийхээ орд ороод ирсэн. Тэгээ Хамилтны хамгийн том фэн. Тэгэхээр чин тэгэнгუут бас яагаад байхгүй Лоусон Цунодогийн дээр орчлоо квали моли гэдээ яриад байгаа. Яг үнэндээ Лоусны адилхан машинтай үнэ Q3 дотор явж байгаа байхгүй тий. Тэгэхээр би бас бодлоо. Лоусон бас ч тийм сайн хүмүүс. Одоо яг сэргэлт аваагүй л байгаа хэл та. Одоо бас сайжрах ер нь бол. Гэтэ энэ жилийн рейсинг бүлийн машин үнэхээр сайн байгаа юм шүү. Тий. Хамаагүй. Нэр Red Bull-с өөр илүү байна да. Тий. Хоёр машин хоёул орж ирээд шүү дээ. Чин ганц уралдаан дээр биш. Өмнөх юм дээр чин Yuki 2 хоёул орж ирсэн. Q3 руу. Тэгсэн. Тий.
дабл орж ирээд. Гэхдээ яг нэг стратегиэс болоод 2 оноо хойшоо орцсон. Тэрнээс яг нэг питтэй орсон бол 2 оноо авах байсан шүү дээ. Тэр Одоо энэ Максиг л тэр рейсинг бол нэг үзмээр тий. тэр машинтай чи бүр алдаа. Сая тэгээ юу яасан бэл ч дээ нөгөө Япон дээр нөгөө энэ цагаан хувцас өмсүүлэх гээд тэрэн дээр нь виза гээд рейсинг булын ивент гэдэг чи угаасаа Red Bull дээр байдаггүй шүү дээ виза. Баггүй шүү дээ. Тэгээд тэр Максим малгаан дээр виза эсвэл тэр Цунодог өгсөн малгай байсан юм уу виза гээд бичсэн. Өө наа чин рейсинг бол руу арах гээд байгаа юм шиг дээ. Бас тэгээд зүйсэн шүү дээ нөгөө хашигнаад рейсинг булийн машин цагаан өнгөтэй шүү дээ. Тэгээд амар уралдаад байсан чинь Red Bull за машины цагаан болгочих болох юм болоо. Тэгсэн тэр нь бараг батлагдаж байгаа юм шүү. Шууд анхны төрөг авчихлаа шүү дээ. Тэгээ саяны уралдаан дээр чинь бүгд цагаан болоод тэр хаас бас чинь цагаан болоод дунд нь бүр за аль нэрээ хаас уу байсан болсон. Таны тэр quali бас сонирхолтой юм бэлээ. Энэ улиралд одоо бүх полыг 4 өөр хүн авч байгаа юм. Ландо аваад Мельбурн, Спринтер Хамилтон аваад, уралдаан дээр Пиастри аваад, сая Макс аваад тэгээд өрлөж байна. За. Тэгэхээр энэ жил бол бас нэлээд юм тархсан наан цаан дээшд доошоо их сонирхолтой уралдаан болж эхэлж. Яг нь ерөнхийд ингээд стат тархлаар ойл өнгөтэй л байгаа юм. Алгалсан. Окей. Зэдл уралдаанд орох гэж. Одоо тий квали руу орох уу? Максийн гайхамшиг руу орох уу? Юу. Тэр яг юу болсон юм бэ? Тэр бүр юу юм бэл штэ. Тооцоон дээр байгаагүй цаг гаргаж ирсэн бэл штэ. Нэг тийм яриад. Одоо багууд одоо за манай машин энэ хүн жолоод одоо максимум одоо ийм л цаг хийх байх гэдэг нэг эсрэг багийнхаа нэг тийм тооцоо байд юм штэ. Тэнгууд Макси үзүүлсэн цаг нь Макларны идеал одоо Макларн одоо төгс компьютер жолоодоход хийх байсан цагаас 0.1 секундын хойно. Гэхдээ эн чинь Макларны одоо хурдан машины хувьд үзүүлж болох максимум цагаас 0.1 секундын хойно. Макларны Red Bull-ийг үзүүлж болох боломжтой гэсэн цагийг бүр эвддээд Red Bull-ийн бас өөрсдөө хийж чадах байсан гэдэг цагийг эвддээд тийм цаг хийсэн гэж. Угаасаа өөрснөө ч бүр шок тий. Юу вэ? GP хүртэл шок, бүгд шок тэгээд зүгээр үйл ажиллаж байгаа юм энэ зөв юм уу гэдэг. Тэгээ өөрөө ярилцлага өгсөн биз дээ. Нэг уралдаанд дусаад quali дусаад би одоо бараг л 5 удаа онголтох шахлаа. 5 удаа онголтох. Өөрөө хүртэл яг тийм ирмэг дээр зүр дээр уралцсан. Цэцгний ирэн дээр ингэж жалаацсан. Тэгэхээр тэр машинаас тэгээд одоо яг тэр хил хүртэл тэр яг хил дээр ингэж бүжгэлж чадчих шүү дээ. Тэ бүр ойл хэлхүүг болдоогүй нэ. Гайхсан. Тэгээд өглөө үдсэн тэгээ утсан дээр орон дотроо үлдсэн. Унтцэр идсэн чинь Макс Пол юу. За тэгээд тэр цаг нь болохоор одоо өнгөрсөн жилээс даруй 1 секундээр хурдан тий. Одоо тэгээд энэ тракинг рекорд болж байгаа юм байна лээ. Сузукагийн квалигийн рекордыг одоо Макс одоо саяны квалигаар хийгээд тэгээд нэгдүгээр байранд 2 Макларны урд сав гал орж ирсэн дээ. Тэгтээ болоор нүсэд ороод ирсэн. Тэгээд энэ дээр бас нэр хэлэх хэрэгтэй баха. Сузука нь бас Хятадын гран при шиг хүчилтэй энэ жил шинээр тавьсан. Тийм болохоор нөгөө грип сайтай болсон. За яг би тэгээд нэг ярьсных Сузукагийн жоохон онцлогийг ярьчих л дээ. 5.8 км байсан баха. Урт. Тэгээд дуунд хамгийн их ачаал өгдөг. Тийм учраас Pirelli хамгийн хатуу дургуурд авчирдаг. C1, C2, C3. За тэгэнгүүтээ сектор 1 дээр ихний эргэлтээс ахуулаад ерөөсө тоормос руу эргэлтэнд ордог. Одоо тэр шикан, Apex энэ төр ерөөсө зүгээр л хаазаг өгөхгүй ч гэсэн бүр ингээд тулч нь өгөхгүй. Гэхдээ ерөөхдөө нэг 200 та дээр ингээд эргэлтээр ороо явдаг. Тийм болохоор дугууны хоёр тал дээр айгүй их ачаал өгдөг. Дээрээс нь сектор 2 нь өөрөө жоохон удаан эргэлтүүдтэй. Тэгээд сектор 3 бол нэлээ олон шулуунтай. Тэгээд ирэхлээр нөгөө нэг тоормос айгүй хөрдөг гэдэг. Тийм учраас жолоочоос нөгөө нэг дугуйгаа менеж хийхээс гадна тоормосынхаа халууныг бас тааруулж явах хэрэгтэй болдог. Тийм учраас нэлээ тооцоо шаарддаг тийм юм бэл зэрэгүүд юм байлаа. Piastri-гийн нөгөө сүулт хийдэг лап сектор 2 3 нь purple байсан шүү дээ. Гэхдээ сектор 1 нь муу байсан учраас сектор 1-ээ сайн хийцэн болвол Максийн дээр гарах боломжтой гэдэг.
Тэгсэн чинь эсрэг нь хүмүүс гүй сектор 1-ээ хурдан хийчвэл дугуй нь тэн дээрээ өгчих учраас дараагийн хоёр нь purple гарч ирэх боломжгүй. Наа чи ингээд сектор 1 дээрээ дугуйгаа ингээд хамгаалж удаан цаг хийснээрээ хойно ингээд хурд хийх боломжтой. Тэгэхээр бас нэг тойргийн дундуур бас дугуйны амьдрал янз бүр болохоос бас шалтгаалал байгаа юм байна л дээ. Бас нэг тийм дээр тэр бас сонирхолтой санагдсан. Тэгээд Suzuka ч нөгөө нэг юм байл шүү дээ. Max-ийн хамгийн дуртай бас нэг циркутийн нэг юм байл шүү дээ. Сүүлийн Яг тэр сектор нэг нь өөр их юм бүр кайф авдаг. Франц ч бас нэг тийм бол нэг хэсэг байдаг баха тий. Яг ингэж юу торомсоо хэрэгж шүлж явдаг. Silverтэй юу. Тий. Тэгээд хиний Max ч өөрийнх нь нөгөө нэг одоо урд тэнхлэгэн дээр амар сенс өгдөг учраас ийм дээр яг амархан хэрэгэд ороо гараад идэв шүү дээ. Урд нь илүү. Тэгэхээр өөрөө яг тийм дуртай дээрээс нь яг машина яг тийм зориулж хийдэг болохоор айгүй хурдан яддаг юм шиг байна. Уусаа юг квалигийн харсан чинь сектор 1 дээр айгүй арай жоохон урд байсан. Нөгөө ерөөсөө. 2 дээр л алдчихсан. 3 дээртсэн бүр алдаад тоцоож явж байгаа. Сүүлийн нэг 2 удаа хэрэгэлт байдсан шүү дээ. За тийм. Тэрэн дээр л урд нь харсан юм бэл. Тийм л шүү дээ. Тэрэн дээр л урд нь хаач яваад дүүг төрүүлсэн дэрнээс тэр хэрэгэлтэн дээр Макларын 2 алдсан юм байл л дээр нь бол арай жоохон удацсан. Тэр боол авсан. Нөгөө нэг юм телеметрийн граф гаргах зэйл шүү дээ. Max болохоор эргэлт рүүгээ хамгийн ойрхон очиод хамгийн огцом торомцолсон бэлээ. Нөгөө хоёр нь болохоор жоохон аажуу торомцолсон. Тэгээ Max-ын торомцсон хугацаанд бага. Гэхдээ торомцсон хүч нь их. Тэгэхээр амар огцом зогсоод ингээд хурдан гараа явсан. Нөгөө хоёр нь ингээд жоохон аажуу жоохон гарцсан юм шүү дээ. Тэгээ тэрэн дээр нэг 0.1 секунд гараа. Тэгэл тэрэн дээр алдал тэр цагийн зурвал артж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи яг нөгөө 90 дээрээ тэгж чадчих нэрээ. Хүн болгон л Max-ыг бол шүтэн бишрлээ шүү дээ. Тэ. Хүлийн зөвшөөрлөө шүү дээ. Нэг сэтгүүлч ярьсан өгцмэссэн. Max би одоо ер нь бол Max дургуг гинэ. Ягаад л хүн болгоно ингэж ойрхон байгаа хүн болгоно агрессив жолоодлох та тий. Манай би юу чи юу зэр байнг тэгдэг яваа. Тэгээд зан характер үзэр таалагддаг үнэ. Гэтэ саяны энэ коллегийн дараа би хүлээн зөвшөөрлөө боож өглөө. Үнэхээр амархгүй байна. Миний хувьд яг Формула 1-ийн түүхэнд 3 нисгчийн нэгт нь бол Max гэсэн. Goat гэж юу? Ямаа гэсэн. Тий. Эхний 3-т бол заавал орно. Хин нөгөө хоёр нь бол хин хэлээчин бараг л тэгэл Senna, Schumacher, Max гэж л байгаа үл. Тий. Hamilton юм эсвэл тий. Дайл нэгний хооронд Hamilton оруулаа л тий. Max тэгээд одоо юу? Goat мөн үү? Ер нь бол Goat байгаа хөө гэж одоо арайчтай. 23 оныг харъя. За яг бус багууд мяа байсан л тэгтэл хүн бол бас тий. Тэгж давхуралдаан дээр ингэж илүүрэх гэж бас хэцүү л байна. Яг нэг жолооч юм тий. Ямар ч алдаа гаргахгүй юм чинь хамгийн амар өстэй. Хүн чинь бас тэгээд ингэдэг ш нэг олон төрөлөд нэг цадаад ханаа тий. Биш гойлт дараагийн уралдаан дээр яасан нүд нэг өөр өөртөө урдж байгаа юм шиг тий. Яг тийм байгаа хгүй нэг юу цаанаасаа нэг юм юутай юм шиг байна. Бас өөр төрцөн юм шиг. Мос яг арслан гэдэг бас өөрийнх нь эмблемнэрт арслан тий. Хандгүй. Тий хандахгүй. Дандаа 100% ингээд. Би бол бас харин одоо миний Goat одоо Max л болчиход байна л да. Тэгээ бус хүмүүсийн уралдахын угаасаа үзэж байгаагүй болохоор. Тэгээ энэ ч угаасаа хэцүү л дээ тий. Яг нөгөө LeBron Jordan гэдэг шиг тэгээд үе үедээ л сайн байсан хүмүүстэй хоорондоо уралдаад яах байсан биднээс хэлж мэдэхгүй тий. Гэхдээ одоо миний үзэж ихсэн формулагийн Goat бол тэгээ. Max чинь машины нөгөө нэг рекламт болгон шал өөр байгаа шүү дээ тий. Тэгээ би нэг хүн баахан хүмүүсийн хэрүүл уншсан Reddit дээр. Нэг хүн одоо Max Goat гэсэн чинь доор нь маа Schumacher гэж чи Hamilton-ы мангас байсан шүү дээ. Бас залуудаа гэж хоорондоо хэрэлдэж байгаа. Тэгсэн чинь яг нь Max-ыг өмгөөлж байгаа хүмүүсийнх нь юу Max-ын талын хүмүүсийнх нь юу болохоор юу юм бэлээ. Надад таалагдсан хамгийн нэг том үнцг нь. Үгүй Max ингээ budget cap мөнгө нь ингээ хязгаарлагдвал үед ингэж амар уралдаж штэ. Танаа Schumacher Hamilton ч ингээ хязгааргүй тест хийгээд нэг уралдаанд нэг мотор ашигладаг үе. Тийм мөнгөтэй багийн жолооч нар угаасаа л тийш доминет одоо хийх нь аргагүй. Тэгэхэд Max одоо ийм баг тестийн цагтын ийм үед бас ингээ ална гэдэг чинь. Байна ч бас юу штэ. Тэгэхээр чин одоо юу гэдэг тухайн үед ч гэсэн ингээд яг budget cap байгаагүй чсэн том багууд нь л адилхан л байна штэ. За Ferrari за яг арай илүү байх л та мэдээж статус хараач. Гэтэл
одоо Макларен те өөр ямар баг өгдөг лээ. Williams тухай бас том л баг байсан шүү дээ. Бас мөнгөөр дутгааргүй. Тэгэхээр тэрэн дээр нэг тийм яг юу ялгаа гарахгүй хаа. Яг мэдээж хойно байсан одоо гэдэг дээр юу багууд бол мэдээж өрсөлдөх чадахгүй байсан баг л та. Тэгтэл эхний топ 4 бол адилхан л хязгааргүй адилхан л мөнгө үрж байгаа тийм байна. Яг гэхдээ тэр дээр нэг тэр уус энэ маргаан болчих дуусахгүй юм. Хэзээ дуусахгүй те. Тэгвэл үе үедээ л гоотуд л байна. Тий үе үеийн л гоот гэж байхаас бүгдийн аль нь эхнийхээ гэдэг нь тэрийг бол их хэцүү л. Гэтэ манай үзэгчд доор өөрийнхөө гоотыг бичээд бичээд. Одоо нэгэн бол оруулаад та нар ягаа сэндаг ярихгүй ингээд. Тий яг Хамилтон гоот гэж ороод ирэхтэй. Манай нэг Хамилтны дэмжиж байгаас тий Хамилтон дөрвөлх мага хэд байна хоёр удаа гомдсон. Тэгээд нэг unlike байсан шүү дээ. Магадгүй тэр хүнийг бас байж магадгүй гэж бодоод байгаа. Би Хамилтон 0% юм шайс өгсөн болоо. Маа гэдэг. Саяас нэр комент хийсэн бас нэг Ferrari-гийн фэний нэг комент байсан те. Йоо ямар хэцүү юм бэ гэд Ferrari-гийн фэн. Одоо ч намайг зовоод одоо дасан дөө. Сая уралдаа эхлэх юм нэг мэдээ гарсан шүү дээ. Би тэр мэдээнд амар кросс дуллаа өөр. Ferrari simulator дээр амар том апдейт хийлээ. Ингээд өөрснийхөө том алдааг олоо. Одоо бүр сетап байгаа хийгээд алнаа гэдэнгүүт нь за одоо тэгэл prediction дээр ягаа оруулсан. Оруулсан. Юу Шигл дээр яаж араас Leclerc горомор оруулаад. Шууд Norris үнд араас нь Hamilton Leclerc оруулсан. Амар кросс талсан шүү дээ. Юу Hamilton жоохон юу яах гээд байгаа юм аа. Машинда жоохон тасгүй ойлгохгүй байх шиг. Тэр нөгөө нэг юун дээр саяг харагдаад байгаа. Та хоёр юу эргээд хараарай. Сектор 1 дээр үлрээс явчихдаг шүү дээ. Машин явахгүй. Сектор 1 дээр гараад 0.3. Ерөөсө тэрийгээ тэгээд айлгачдаггүй саргаад ингээд. Машин ерөөсө явахгүй. Тэгээ машин яга явахгүй нэхлээр яг машинаа өөрөө сайн мэдэрч юмаа тааруулчихдаг байх шиг. Надад бол санагдаад байна. Яга өөр бас шалтгаан байгаалах. Гэхдээ яга ерөнхийдөө бол тийм шиг. Тэрний жолоодлоготой бол угаасаа хэрэгэлцэх юм байхгүй шүү дээ. Тэгэхээр яг нөө машинаа яг өөрийнх нь тэр хүссэн дээр тааруулж чадахгүй. Нэг бол нөгөө нэг ингэчглэр энэ дээшлэн гэдэг юм яг ажиллахгүй байна. Машин эргээгээд респонс хийж чадахгүй байна. Яг 5-аар нэмэхэд нөгөөт нь яг 5-аар нэмэгдэхгүй. Бараг эсрэгээрээ хасахныг болоод байгаа ч юм. Тиймэрхүү юм яална багтдаг шүү. Энэ дээр нэг би нэг юу сонссон подкаст байсан. Тэр James Vowles Williams-ийн боссын ярьслаа бас. Тэр тэгээд подкастн дээр Mercedes байх үеийнхэн талаар яриад бас Hamilton-ы тухай ярьслаа гэсэн бэл. Тэгээд Hamilton-ы нэг одоо давуу болон сул тал нь юу вэ гэхлээр давуу тал нь ингээд жолоочийн мэдрэмж ингээд айгүй өндөр. Одоо машинаа мэдрэх мэдрэмж тэгээд яавал яах вэ гэдэг мэдрэмж одоо машинтай суралцаад тэгээд дасан зохицоод тэгээд яавал одоо тэр машинаас максимум гаргах вэ гэдэг айгүй хурдан болдог. Тэрний сул тал нь тэр нь ерөөсөө датан дээр суурилдаггүй зөвхөн өөрийнхөө мэдрэмжээр суурилдаг. Тэгээд тэр нь ямар асуудал үүсдэг вэхээр багтаага инженертэйгээ ингээд багтаа ажиллахад ингээд хүндрэл үүсгдэг. Баг нь ингээд за чи ийм сетаптай яваад үзээ тэгээд тэрнээс дата аваад яаж сайжруулахаа ингээд хамтарч ингээд юмн дээр суурилж явмаар байдаг. Hamilton болохоор багийнхаа үгэнд орохгүй өөрөө ингээд оролдоод эхэлчихдэг. Бүр наана. Тэгээд тэр оролдоод байгаа нь үнэхээр сайжруулад байгаа мó эсвэл олон юм зэрэг солилцохоор аль нь сайжруулад байгаа гэдэг нь ингээд баг нь ингээд мэдгээд аягүй хэцүү болчихдог. Тэнгууд яг түрүүний нөгөө нэг одоо K1-а дараачаа гээд баг удирдаад байдаг чинь баг одоо харж байгаа юм дээрээ суурлаад ингэчүүл зүгээр юм шүү гэдэг. Hamilton болохоор за би мэдчихэйна гэдэг нь баг дотор дандаа хагаралтай байдаг. Тэгээд free practice одоо quali хийхэд ингээд Mercedes-ийн хамгийн том асуудал Hamilton-ы асуудал болохоор хэлсэн одоо яг үгэнд орохгүй гэхээсээ илүү баг ингээд гүйцэтгэхгүй Hamilton-ы одоо өөрчилж байгаа тохиргоонуудыг. Тэгээд ингээд өөрөө юм уурс за би мэдчихэна одоо инкер яг болоод байна гэд яваад байдаг. Тэрийг бичиж аваад анализ хийгээд буцаагаад ирэх хооронд дахиад тэрийг өөрөө өөрчилсөн байдаг. Энэ одоо юм байна гэдэг. Тэгээд тэр нь нэгтлийн одоо Hamilton одоо ингээд genius одоо тийм амар хүн болохоро тэр ингээд өөрөө ингээд хурдан мэдээд ингээд хамгийн лагыгаа олоод байгаа юм шиг. Гэхдээ зөрүүлээ баг нь тэр нь яг хамгийн сайн юм уу гэж анализ хийх боломж ингээд ерөөсөө олддгүй юм. Тийм асуудал одоо байдсан. Гэхдээ бол угаасаа одоо бас нэг goat-ийн нэг одоо goat.
Гэхдээ ингээд багтайгаа одоо ингээд хамтарч ажиллах тийм айгу өндөрлүүд үүсдэг байсан гэж ярьсан мөлий. Тэгэхээр ихэнд л гардаг юм ба шүү дээ ер нь тий. Тэгэхээр миний бодлоор одоо Ferrari-гийн одоо бүх коноп яадгийг одоо мэдэх гээл ингээл янз бүр болгочихлоо. Тэгэхээр тэрэнд мэдээж маш хугацаа хэрэг болно шүү дээ. Тэгэхээр бүх конопо яадгийг мэдчихвэл дараа нь жинхэнэ одоо Hamilton-ы гайхамшиг гарч ирж магадгүй. Тэгэл моторын тохиргоо бүх юм нь үзэж байгаа болов уу тий. Энэ одоо энийг өөрчилчих юм бол яаж ашиглаж ийн тийм мэдэх гэдэг болов уу тий. За нэгд Hamilton ярьсан юм чинь юу ярьчих вэ? Яг нь сэтгүүлээр гинэ. Хэвлэл мэдээлэлээр ялангуяа Италийн хэвлэл мэдээлэлээр одоо юу шуугч эхэлж байгаа. За ингээл Ferrari дээрэл за жоохон хөл алахын гэл одоо сэтгэл зүйтэй ирсэн чинь Ferrari нөөрөө фейл шааж нэгэд. Тэгээд 10,000 €. Тэгээ фейлд чинь гэд. Тэгээ одоо ерөнхийдөө сэтгэл санаа орнаад одоо юу тийм яриа их гараад байгаа л да. Тэгсэн чинь ярилцлага өгсөн байгаа. Үгүй тийм харамсах зүйл байхгүй шүү дээ. Энэ чинь эсрэгээрээ юм болохгүй байгаа бид нар хүлээн зөвшөөрж байна те болохгүй байгаа ойлгож байна. Энийг харин засахын төлөө бид нар ингээ урагшлаад ажилланаа юм хийж байна те. Тэнгүүт энэ дээр нөгөө нэг юу яасан байгаа л да. Одоо Hamilton-ы ямар нэг лидер чанартай хүн бэ гэдгийг нэг талаас нь бид нар харж болно. Нөгөө талаас нь Hamilton ингээ 2 уралдааны дараа ингээд эн чинь амар том одоо хоцорсон байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа чинь өөрөө Ferrari ямар амар фейлтэй байгааг харуулж байна гэх. Тийм ярилцлага өгсөн байсан. Гэхдээ тэр ярилцлаган дээр анализ хийсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө түрүүний Ferrari-гийн фэн сэтгэлээр бэлдээр барах болоог байгаа шүү. Ихтэй хийсэн шүү дээ. Өөрөлд эхлэхэд ерөнхийдөө нэг 4-5 сар гартал жоохон expectation доош нь барьжээ. Тэр Ferrari тийм шүү. Ferrari чинь нөгөө тийм мөнхийн цикл байдаг зү. We are so back гэдэг. Oh shit. We are so back. Тэгээд тэрэн дотор ингээд. Тэгээ яг би нөгөө нэг бас Италийн нөгөө нэг хөлбөмбөгийн баяд дэмждэгч болооч тэр яг Итали аягүй олон хэвлэл мэдээлэл уншдаг хардаг болохоор юу Италиуд өөрсдөө амар сэтгэл зүйн өндөр сэтгэл зүйн хурдан юу хөөрдөг. Тэгээд нэг фейл боллоо тэрийгээ бүр ингээ ангал руу унтсан юм шиг. Тэгээд тэрнээсээ болоод амар ингээл юу ингээд хүн рүү дайрч ирдэг, баг руугаа дайрдаг. Тэгээд энээсээ болоод ингээ амар юу үсгдэг. Хайп үсгээл ингээл тэрнээсээ сүр бадраагаалтай ингэж ярьдаг учраас жоохон хүлээцтэй дараастай байж яриад байгаа. Тэр нэг нийт бичлэгээс нэг World нөгөө дэлхийн аваргаар Италийн баг нөгөө хонгол дотор хоорондоо ярьсаг баг. Тий, гоо талах гэсэн үстэй. Донорома хинтэр ингээд гэлэр. Ууса хөл мүдэцэн гардаг үстэй, тий? Фэнүүд дандаа л одоо бага ерөөсөө ингээл дээш доош нь цав. Ууса ингээд алдаа гарах хэрэг байна. Өнөөдөр ялаад маргааш халагдах хоорондоо зүгээр ингээл ангал үсэж байгаа. Өстөр чи өстө манахаа гэсэн авраг болчихлоо. Тэгэл чи бараг алчлаа гэж. Энийг үнэ гэж яриад дээ. Энэ угаасаа тиймэрхүү темпераменттай л тэгэл дэш шүү дээ. Олгоо өндөртэй. Тэгэхээр тэрийг битээ гараа гэж байна. Тэгэл дагаал манус коrast болдгоо гэж ихтэй. Амар коrast би стамаг туталсан. Стамаг користлаа. Би ч уншсан л да сим дээр ингээ юу алдаага оллоо одоо ингээ гоё correlation-ы тааруулчлаа энэ төр гээл тэгэл. За яхаа. Би тэрийг мэдгүй юм чинь. Гэтэ яг юу яасан штэ. Саяны уралдаан дээр бол ерөнхийдөө Mercedes-ийн уралдаж чадсан. Тэрэн дээр бол бас даваад байна. Тэгээд уралдаан руу орох уу? Тэгээ. Уралдаанчдаа тэгэл 3 үгээр л миний хувьд бол 3 үгээр л юм. Boring. Most boring shit. Өнгөрсөн жилийн Монакогоос хойш Монако вершн 2-0. Нэг унтаас ирсэн чинь Монако үзээд Сузука үзээд энэ болчих тий. Би нэлсэн шүү дээ. Яг заяа хоцроод үзэж байгаа байхгүй. Чи одоо үзээ яа болноо наа чи. Би эхлүүлээ гэхлээр за одоо яах вэ? Өглөө байсныг хэлэх үү те ингээл би дундуур нь 2 удаа унтсан. Ингээл зэрэг оо яага унтчихөө юу бол гэсэн нэг яг л хэвэр. Тэгэл ингээл харж байгаа пак гэл ингээс яг л хэвэр. Яг нөгөө дараалал хайждаг надсан. Яа. Ямар ч бүр нэг за ганц сонирхолтой болсон. За яг сонирхолтой баг 3 юм болсон баг те. Уралдаа эхэлж байгаа. Улаан гэж удаж хөдлөлөө. Тэгээд дугуй солиход Макс Норрисээр хальт шүргэлцэж Норрис үүс тайрлаа. Тэгээ уралдаан дуслаа. Макс төрүүллээ. Өөр юм байхгүй. Гэтэ бас юу хэлэх хэрэгтэй хаа нэг
Suzuka маань одоо тойрог маань нэг классик тойрогт ордог. Яга классик гэж байгаа гэхээр нэлээд дээр үед баригдсан. Айгу нарийнхан. Тэгээ дээр үеийн одоо жижиг машинууд зориулж хийжсэн тойрог учраас одоо үсрээл 2 машин л явах зорилттой. Айгу нарийнхан. Тэгээ гүйц төр одооных шиг юм урт том машинд бол гүйц төрүүлэх айгу хэцүү тойрог. Тийм учраас ерөнхийдөө одооны одоо вершинд бол жоохон уйдгартай болчихсон. Тэрнээс өмнө 90-ад онд одоо V10-аар 12 та байхад чинь Suzuka яг 10 сард болдог гэсэн. 10 сар дандаа одоо энэ удирдлагын аврах хэм болохыг ер нь шийддэг. Тийм уралдаан байсан. Сүүлээсээ 2 дахь, сүүлээсээ 3 дахь ч юм уу уралдаан байдаг гэсэн дандаа. Тэр нөгөө 88 оны Prost Senna 2 хоорондоо мөргөлдсөн шүү дээ. Тэр чинь нэг тийм мөргөө гаргачих. Prost харж ирсэн аа. Май. Тэгээ баяраад мөргөж гарангуудаа гарч ирэнгуудаа баг ингээд. Тэгээ тэрний өмнө чинь Senna чи өөрөө мөргөж гаргаад юу яж байгаа шүү дээ. Авраг болох шансыг алсан байна шүү дээ. Эхлээд Prost гэдэг 88 он. Тэгээ дараагийнхан Senna хараад амар гэдэг. Тэгээд юу шүү бас нэр яхаа хөндлөнгийн мэрчлэлтэй. Prost сайн нэг quality truth хүн шагнал өгсөн те. Тэгээ ягаад энэ дээр Prost шагнал өгч байгаа гэхээр эхнэр нь Япон юм бэлээ. Тэгээ яг 2 дахь одоо эхнэр нь тэгтээ энэ хүнтэйгээ 30 хэдэн жил хамт. Тэгээ Японд амьдарч юм лээ өөрөө. Тэгээд бас одоо болт нөгөө Формула 1-тэй холбоотой байдаг. Тэгээд Японд болж байгаа гэдэг утгаар Prostоор ингэ шагнал өгсөн юм лээ. Бас л нэг goat. Тийм бас нэг goat дөрвөта дөрвөлх. Гэтэ профессор хоцтой. Тийм профессор хоцтой. Тэр чинь таа чадаагүй те. За ингээ уралдаан бараг дууссан тийм. Тэгээд уралдаан юу яхад. Гэтэ юу юм бэ л ч те. Өнгөрсөн жилийн хамгийн их overtake одоо нэгээ гүйцсэн 3-т орж байгаа юм лээ. Өнгөрсөн жилийн Suzuka чинь бас амар сонирхолтой. Тийм. Өнгөрсөн жил чинь энэ жил ингэчээд байгаа нь одоо тэр нөгөө resurface гэдгээс л болсон тий. Асфальта шинжилээд grip сэлгэр болгосон чинь дээрээс нь хурдан машин айгу хурдан болсон. Тийм тий. Тэгээд дээр нэмээд юун дээр бэлтгэл дээр free practice дээр чинь юу аадсан л ш. Доонууд ингээд нэг юм юу гэх юм Грейн төлөө биш нөгөө ботолж унаад тийм үрдэ ботолж унаад тэр нь амар их байгаа. Тэр нь асуудал гаргаад байсан чинь сая өнөөдөр уралдаа эхэлтээ. Зам жоохон нойтон юм сэрхүү эхэлтэн чи тийм байгаагүй. Тэгээ дугуй баялагдахгүй юм. Тийм хэлэхдэггүй. Тэгээ дээр нэмээд хүмүүс яг тэрнээсээ айгаад ч юм уу одоо тэр датагаараа нэлээд болгоомжтой эхэлсэн байна. Эхний 20 тойрог бол баг юу ч болоогүй шүү. Бүгд яг цагаа авч үлдээд дээр нэмээд Suzuka дээр одоо миний харснаар бол нэг хүний гүйц төрүүлэхэд дороо иж 2 тойрог яг ард нь яг явж бэлдчихиж 2 дахь дээрээ нэг DRS-ийн шулуун урт дээр л барьж явах боломжтой. Тэрнээс техникийн оролдлогоор хүн алдаагаа авахгүй ямар ч тийм юм бол шанс байхгүй гэсэн. Тэгээд бас нэг онцлог нэг ганцхан DRS зонтой юм л шүү дээ. Бусад юмнууд ч ер нь бүгд 2 DRS. Тэгээд нөгөө эргэлтүүд дээр нь хажуугаар нь багтах цай бараг л байхгүй шахуу ер нь бол. За тэгээд Max төрүүлснээрээ одоо 4 удаага Suzuka-тай дараалж төрүүлээд одоо Schumacher рекордыг эвдэж байгаа юм байна. За уралдааны дундуур одоо нэг хүн байгаа штэ. Манай Kimi-г ягаа Mercedes-ийг ярихгүй байна гэж яри л да. За нэг гоё юм нь Kimi хамгийн залуу уралдаанд төрүүлсэн хүн болж байгаа юм байна. Max рекордыг авч байгаа. Урд хийж байгаа. Нөгөө уралдаанд төрүүлж явсан тий. Race leader гэдэг тий. Нөгөө Max хин хоёр чинь pit оронгууд Ardich Santinelli ганцаараа урд төлдөд. 2-3 тойрог явсан байгаа тий. 18 настай race leader гэдэг рекорд авчиж байгаа юм байна. Энэ бараг тэгт идэвдэхгүй байна. Одоо нэг ганц гонос урсан тэр ашиглаж тий. Түрүүн би лоосон дээр дарах гэсэн даа хөрх муухач дандаа шарах юм тий. Гэж бодоод эндэгтэйг орж ирэх болоо. За. Тэгээд түрүүний бас юун дээр бас хэлэх гэдсэн бас ярихаа мартсан байсан. Kimi чинь бас хэд дорлоо өмнөх хуралдаан дээр оноо авсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө Wolf чинь угаасаа шал нь бас жоохон бэрцсэн байгаа хилээгүй нөгөө хүүхдийн юуг алчна гээд тэгээд явуулсаар хагаад оноо аваад ороод ирсэн бэлээ. Тэгээд нөгөө нэг хин бас тэгсэн нөгөө нэг Формула 1-ийн нэг аналист нөгөө бест юу болсон шүү дээ. Драйвер болсон шүү дээ. Драйвер авто дээ. Тий.
Тэгсэн чинь үзэгчдээс тэрийг мэдчихсэн юм болоо даа. Бид нар мдэггүй байх мэдсэн. Тэгээд Кимид best driver гэсэн юм уу даа гэд тэгээ өвччихсэн. Тэрийг араас нэтрээд. Амар нарийн мэдээлэлтэй тэг гүнзгий мэдээлэлтэй. Юу яадаг ч нөгөө нэг Reddit дээр нэг хувьцаан дээр яадаг чинь юу лээ? Групп байдаг чинь. Нэг GameStop-ыг авч гардаг хараад. Ямар трейдер юу лээ? Нэрийг мартчихлаа. Тэд нар шиг бас Reddit дээр Формула 1-ийн гараа гик гараа сууц тавыг юм анализ хийцгүү наач. Багаас нь питболоос нь илүү юм мэдээлэл аваад тий. Тий. Wall Street Bets юу лээ? Тэг Wall Street Bets л тий. Тийм баха. Тэд нар чинь нэг тийм юу болсон юм а 2-3 жилийн өмнө GameStop гэдэг одоо юу зардаг? Тоглоомны CG зардаг. Одоо энэ хуучирсан ер нь л дампуурах гэж байгааг. Тэгээд бусд нэг санхүүгийн том байгууллагууд шорт хийгээдсэн баг. За наач одоо хувьцаа нуунаа гэж шорт яагаад. Тэнгүүд тэд нар зүгээр лонг хийгээд бай хийгээд тэгсэр хагаад аваад үлдсэн байхгүй. Тэд нар аваадсэн чинь хувьцааных үн унах биш бүр эсрэгээр өсөө яваад тэгээ нөгөө санхүүгийн одоо нэг хедж фондууд чинь шорт хийсэн бүр ингээд балраад тэр зүгээр нөгөө унахлаар нь ашиг хийдэг позишн байхгүй. Одоо хувьцаа худалдаж аваад одоо үнэ унангууд нь буцаагаад өгдөг. Тэгээд тэр зүрэн дээрээс мөнгө авдаг short position тэгж явдаг байхгүй. Тэнгүүд нөө bet хийдэг энэ манай Reddit-ийн гарууд чинь бүгдээрээ long хийгээд хувьцаа нь одоо аваад үнэтэй болонгууд нь зарна тэгж мөнгө өгдөг эсрэгээрээ. Тэгээд GameStop юу чинь аваад үлдсэн. Тэгээд яг юугаараа бол байгалийн хуулиар угаас дампуурах ёстой компаниг тэр нөгөө баахан гарууд нэгээд нийлж байгаа гоо та за хэдүүлээ зүгээр энийг хөл дээр нусгая гэдэг. Тийм, meme stock болгоо тий аваа явцсан. Тэгээ нөгөө том корпорациуд амар их мөнгө алдаа тий. Тэгээд тэгэх гэж л бараг гараа. Тэнгуут нь улам хөөргөө тий. Тэгээ энэс ч бас нэлээд олон компаниг бас ингээд хиймлэр гэсэн үг шүү дээ. Хиймлэр байгалийн биш хиймлэр одоо ингээд хувьцааг нөсгөөд аваа гараад байна. Биш хоёр хувьд сая одоо уралдаа юу боллоо шүү дээ. Max араас нь McLaren-гийн хоёр хоёлаа уралдаад ер нь стратегийн талаас хамаагүй давуу талтай эхэлсэн шүү дээ. Уг нь McLaren тийм McLaren-гийн хувьд. Тэр хоёрыг юу гэж хэлж байна. Сая уралдаан дээр ер нь төрүүлэх боломж байсан уу? Үгүй. Яг боломж гэхээс илүү нэг оролдлого хийх боломж байсан. Өөртөө юм юу ч хийсэнгүй шүү дээ. Би тэр гайхсан. Сая чинь 53 тойрогтой. Тэгээд 41 дээр лөө хиний яриа орж ирсэн шүү дээ. Би хурдан байна. Piastri-гийн. Надад pace байна. Хэрвээ Ландо энэ янзаар явах гэдэг бол надад байраа өг гэд. Тийм далд мессежтэй. Тийм далд хийсэн шүү дээ. Тэгсэн чинь инженер нэргүүлээд Ландогийн pace байгаа л юм байна гэд. Тэгэл ерөнхийдөө нэг тэндээс юу гэж өгсөн шүү дээ. За байраа солих нь яах нь гэж хараад. Тэгээ Ландог радио орж ирэх нь үржсэн гэж орж ирэх шүү дээ. Тэгээ Ландог их бол оруулж ирээгүй. Яг явандаа гарах л ахaltaа яг юу ярьсан нь. McLaren тэгээд айгүй сонин заяа. Стратеги ингээд урд хоёр байгаа юм чинь тэр хоёрыг зөрүүлээд харин тийм. Тэгээд аль нэг нь Максыг гүйцэх гэж боломж гарах хэрэгтэй байсан шүү дээ. Ер нь бол тэгсэн чинь өөрийнхөө жолоочоос өөрийнхөө жолоочийг coverлж байгаа тий. Piastri дөрүүлээд битлээд тэгснээр Piastri coverснаа Norris-оо оруулж ирж байгаа. Тэнгууд цаанаа л наач нөгөө миний бодлоор тэр Norris-ийн favoritism яваад. Одоо Norris урдаа ороод 2-3-т орж явах нь одоо McLaren-д хангалттай юм шиг л харагдлаа шүү дээ. Харин тийм миний хувьд тэгсэн байхгүй. Эхлээд одоо ард нь явж байгаа хоёр байгаа шүү дээ. Тэнгүүтлээ Piastri дуудаад оруулж байгаа шүү дээ. Тэгвэл би Ландог үлдээгээд тэгээ Максыг Ландог тултал нь явуулж жагаад Максыг оруулаад тэгээд тэрийг дундуур нь овертейк хийж тэгэж илүү гарах байх гэдгсэн чинь Макс дамп Norris-ыг оруулсан. Тэгэхгүй зүгээр Макс биш Norris-ыг үлдээч яа болоо хүн бол. Тэгэхээр Norris үлдчихэд Norris удаа явж байгаад Norris дахиад дугууруугаараа ороход Piastri Norris-ийн урд орох. Яг болчиход байгаа. Ер нь бол тэр агчмал яг аль ингэж явж байгаа стратеги аль нэгийг л алах шүү дээ. Аль нэгийг нь алж ийж заавал түрүү явна. Тэгэхээр түрүү авах. Тэгэж зүгээр түрүү авахгүй эсвэл хоёр нөгөө хоёрыг харин тий хайцсан байж магадгүй. Түрүү авах нь гол биш. Түрүү Stella-гийн ярьцлага байсан. Тэрэн дээр яг яагаад ингэсэн гэдгийг нэг тайлбарлаагүй. Зүгээр санаа нэг юм бэлээ. Бидний угаасаа pace угаасаа яг 1 секундын гадаа байгаа гэсэн. 1 секундын одоо 0.8 дотор ч юм уу 0.8-аас дотор байвал нөгөө slipstream-д орох боломжтой. 0.8-аас гараа явчихвал нөгөө нэг
dirty air-т орчд юм байна л да. Тэгээд тэрний дотроо орж чадахгүй байсагаад угаасаа ингээд ямар ч гүцэх боломжгүйсэн. Макс угаасаа айгу хурдан байсан нэгт. Дээрээс нь яг энийгээ пүүшлээд урагшаа орж чадахгүй байсан гэдэг нэг тайлбар хэлсэн байсан. Гэхдээ энэ зүгээр яг уралдаан өнгөрсний дараах нэг өнгөцгөн л комент л та. Яг цаанаа жоохон хөө юу нь яг яаж харагдчихсан юм гэдэггүй. Яг явандаа харагдах л баг. Гэхдээ яг надаа тэр юу харж хахад тэр 46 дугаар лап дээр ер нь бариад ихсэн шүү дээ. Тийм. Хин чин DRS дотор ороод ирсэн шүү дээ. Ландогийнхаа Piastri. Тийм. Тэгэнгүүт энэгээ яг яасан юм гэдэггүй. Ландо жоохон пүүшлээд угаасаа юундээс хиний тэгтээ ягаад чинь ингээд Максын ард ерс DRS дотор орч чадахгүй байх тийм. Тэр Максын л гайхамшиг л авах шүү дээ. Зүгээр Ландог бол зүгээр хүүхчиг 1.2-оос 1.5 дээр ингээд бариад 53 тойрог барьцсан. Хиний бас яг энэ 40-оос өмнө бас хиний яриа байсан юм. Хорнер Макс хоёрын яриа байсан. За эндээс хойш чамааг ингээд пүш их чинь we are free гэдэг. Одоо чи өөрөө дураараа. GP2-ын хооронд. GPS нөө. GPS. Тэрийг бол яг бисч. За тэгвэл хин бас запастаа л гусж байгаа юм байна. Тийм л. Нилээ менеж сайн менеж хийсэн. За энэс хойш одоо дуу чинь одоо ямар ч дуусах чинь. Тийм ч чинь наана одоо шахнуу байна уу ч өөрөө мэдгэл хайж гэж болсон шүү дээ. 24 чсэн бас тэгж эхэлж шүү дээ. Яг ландор жих юм уу те нөхөд ирсэн чи пүүшлэх юм яах юм. Амар тайван те. Амар тэгс. Тэгэхээр чи амар запастай байгаа байхгүй те. Тэгээ 19 дээр юу аж үзсэн нэг Ландогийн менежер хоёр инженер тэр хоорондоо яах overtake хийх юм бол нэг радио мессеж орж ирсэн шүү дээ. Тэгснэ гэмт яг Макс орох нүггүй юу гэж орохгүй болонгот нэстэй яваад тэгээ шууд гадаа үлдээгээд Ландог хальт тэгээ тоглож идсэн. Тэгээ жоохон майнд гейм хийх гэдэг. Бокс overtake нөгөө тэр амар хурдан тэгж орж ирээд тэгсэн чи бокс confirm гээл тэгсэн. Тэгэл нөгөөдөл нэр юм бах та гэсэн чистэй яасан. Тэгээ Макс орохгүй болонгот радиогоор бас жоохон сийгээд байгаа. Гэсэн чи тэр тайлбарлаж үл энийг гэдэл шүү дээ. Ийм юмд Макс унах гэж юм байна. Арай хүүхд юм уу тоглолттой одоо войл гэж шууд Макларен ер нь шоолж ил шууд. Тэгээд энэ уралдаанд усаад хоёулаа хийсэн биз дээ. Piastri, Lando 2 угаасаа quali дээр битээр алдсан гэдэг. Угаасаа we lost in the quali. Өчигдөр угаасаа алдсан гэдэг. Тэр угаасаа төрүүлэх гэсэн бол миний бодлоор төрүүлэх боломж хангалттай байсан. Харин эсвэл өөртөө гүйцэнэ гэдэгтээ жоох ихтэй байсан юм байна тий. Гүйцчин л гэж бодоодсэн баг тий. Нэг тайлбар нь одоо тэр л нэг л юм л баг. Хардаа игээд гүйцэд өөрснөө хүчээрээ гүйцчих байх. Тий, машинаараа гүйцчих байх гэсэн л одоо бол. Би нэг хоёлаа ярьжсэн баха тий. Түрүүн чсэн ганаа давхар ярьлаа ш нөгөө дугууны абрейсинг одоо нэг юу энэ уралдаан дээр байхгүй болчих гэсэн дугууны ингээд гадаргуун нэг яах тэр нь багассан гээд тэгээд яг энэ уралдааны өмнө одоо quali-гийн өмнө ч юм ярьжсэн нөгөө нэг Suzuka ингээд хамгийн дугуунд юм ээлгүй тийм тойрог. Дээрэс нь McLaren өөрөө хамгийн одоо машинуудаас хамгийн дугуунд ээлтэй машин байгаа шүү дээ. Илэгдэл багтай яадаг. Тэнгүүт одоо бодож ин л да яг McLaren яг тэрэн дээр найцсан байсан юм лөө. За Yamanda угаасаа Max-ийн төгсгөл рүү угаасаа дугуун илэгдээд тэгээ угаасаа бейс нь байхгүй болоод тэгэхээр хэдүүлээ 50 зүгээр ингээд төрүүлчихнэ. Заавал нэг одоо шахаад ах хэрэггүй гэсэн чинь яг түрүүний ганагийн хэлдгэр нэг өглөө бороо орсон учраас зам жоохон хөрцөн илэгдэл багтайсан учраас айгүй бас нэг тийм таатай нөхцөл байдал одоо Максын талд ажилласан юм болов уу. Тийм. Тэгээ дээр нь одоо өмнөх quali тэгээд practice-ийн тэр уралдааны чинь яг эрдэнүүд нэг зам дээр наалтсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг бүх юм яг ингээд Максын талд ажиллаад ер нь бол нэг яг юу тийм одтой өдөр байсан гэх юм л да. Тохироонд бүрдсэн тийм өөрөө нэг ч алдаа гаргаагүй тэгээд тэр хамгийн гол нь л да. Өөрөө ямар ч алдаа гаргаагүй. Максараа л байсан. Дандаа энийг л шүү дээ. Тэгэл араасныгаас ч алдаа гаргахгүй. Тэгэл she deserved win гэлдэг шүү дээ. Уусаа тэр өрүүлэн дээр нь дельта нь харагдсан баг та тий хойтлын машин харагдсан байл. Тэгэл нөгөө бүр амар хурдан реакц үзэлтэй. Ландог радио мессеж чинь за одоо push гэдгсэн чинь Макс баг тэр радиог сонсцсон юм шиг одоо тэг пүүшлэх юм уу яах юм гэсэн чи. Free to push гэсэн чи за. Амар мэдэрч хэлээ те тэр мэрийг бол. Мэрэгжлийн юм. Дээр нэмээд өөр үнэхээр хэлэхүүг алах уу нэр. Намайг бол
3 чи намайг дэрчдэг гар муу юм уу биш үү гэх 3 алгах дуракка Юу Ferrari-гээ simulation нэтрэгээд байгаа чи буцаад өмсөн бодолтой хараа чи. тэгээ одоо аргаа ороо шүү за ингээд респект бүх байгаа бүх юм орж ирчихлээ шүү дээ. Намайг уушлаарай. Дараагийн удаа бол юу ч самаагүй нэг дээр тавинаа гэж. Энтэй холбоотой нэг юу юм бэлээ. Замын хувьсэл гэдэг нэг топ сэдв байгаа юм билээ. Одоо зам практисаас quality-га ингээд Q1-ээс Q3-ийн хооронд за уралдаан эхлэхээс дуусах хооронд зам бас өөрөө ингээд хувьсаад байдаг шүү гэдэг. Тэгээ бид бас яг үзэж байгаа хүмүүсийн хувьд яг нэг нарийн анхаарал хандуулдаг ч гэсэн уралдаж байгаа одоо багуудын хувьд тэрэнд айгүйх анхаарал хандуулт юм лээ. Тэгээд энэ дэр нөгөө Гүнтер Штайнерийн одоо Хаасын босс байсан хүний ярьцлага подкаст орсон ярьцлага байсан. Тэр хүн асуулт нь юу гэхээр Hamilton яагаад спринтэд Шанхай спринтэд төрүүлчихэд quality нэгт орчоод тэг яагаад жинхэнэ уралдааны quality хойно орсон бэ гэдэг. Тэрийг бол яг энэ track evolution гэдэгтэй холбож тайлбарлаж байгаа юм. Шанхайн зам нь нөгөө resurface-ийг шинэ асфальт хийсэн. Тэгээд ихэнхдээ шинэ асфальт хийхээр ингээд жоохон гүлгөр юм грис одоо юм гүлгөр юм болчдөг гинэ. Тэгээд тэр замыг заавал нэг даралттай усаар ингээд цэвэрлээд тэгээ жоохон арзгаар ингээд болж иж юм барьцалтайг нь их болгох хэрэгтэй байдаг гинэ. Шанхай дээр болохоор тэр ингээд pressure wash ингэж хийгээгүй. Тэгсэн ч гэсэн зам нь тийм гүлгөр биш байсан гинэ. Тэгээд яг тэр замыг resurface хийчихээр яг ямар юм хүлээхээ багууд бас сайн. Нэг юм зориултын нэг юм бас цацсал гэдэг. Тэр нь гэхдээ яг тийм нэг сайн юу үүсгэж чадаагүй юм шиг байна. Тэнгуут шин зам болохоор quality Q1 эхлээд явж агаад машинууд явах тусам ингээ барьцалтаа нэгсээд идэг. Зам дээр ирзэнүүд унаад. Тэнгуут нөгөө багууд нөгөө бинийгээ хүлээж байгаа хамгийн сүүлд нь гарах гэдэг шүү дээ. Тэгээ сүүлд нь гарах чаа хүлээж агаад олон машины хойно орчвол бас балраад байдаг шүү дээ. Түгжрэнд орохгүй. Тэрийг яг тааруулж гарах бас нэг quality стратеги байгаа шүү дээ. Тэгээд яг тэрэн дээрээ Ferrari хамгийн их оноод хагасаа өдрийн тэр нөгөө нэг замын хувьсэл айгу их байсан. Өглөөнөөс quality дуустал. Quality одоо хамгийн сүүлд гарсан машин одоо хамгийн их барьцалтайтай зам дээр гарсан. Тэгээд яг тооцоолоод за энэ зам чинь ингээ хувьсдаг зам юм гэдэг бүтэнсэнд ороод ирсэн чинь бүтэнсэнд нөгөө нэг зөндөө спринт болоод дахиад quality болсны дараа замын хувьсэл нь тийм их биш болцсон. Амар хөвслээд болсон. Тэгэл дахиад нөгөө зам нь сюрприз бариадсан байл та багуудад. Тэгээд яагаад спринт төрүүлсэн бэ гэхээр спринтинг quality дээр Ferrari тэр нөгөө quality стратеги яг тааруулаад Hamilton хамгийн сүүлд гарч ирч чадаа. Тэгээд нэлээд хойгуур тэг хамгийн барьцлаатай зам дээр зам цагаа хийж чадсан. Бүтэнсэнд яг багууд үзэх гэсэн чинь замын хөвсөл нэг тийм айхтар байгаагүй. Q1 ихснээс Q1 дуустал болтол барьцалтай тэгтэл ихсээгүй тэгээд бид нөгөө юу яасан бэл шүү дээ. Бид нар цагийг харсан чинь Hamilton-ы одоо спринтийн пол авсан цаг тэгээд уралдааныхаа quality хийсэн цаг хоёрын ялгаа 0-2 байл шүү дээ. Зөрүү. 0.2 секунд тэл зөрүүд. Тэгэхээр чинь бараг ялгаа байхгүй. Тэгтээ нэгэн дээр нь пол авсан нөгөөтөн дээр нь хоош орсон. Тэгэхээр бус багууд нэг гурлаас ирсэн бус багууд муу байсан гэдсэн бод. Яг бусдуудаа тэр цонхоо олж чадаагүй тэгээд бохоо үедээ алдсан. Тэгээд хэрэн дээр нь Hamilton пол аваад урд байсан машин давуу эрэхтэйгээрээ тэгээд явсараа төрүүлсэн л. Тэгээд энэ Suzuka дээр бас юу юм бэлээ. Хятад Шанхайг бодвол аюу хуралдаан болдог. Одоо нэг рейсинг формула баг зэргийн бас нэг формуланы уралдаан болцсон учраас хэдий шин замтай ч гэсэн нэг өөр уралдаанууд явсан учраас зам нь бас нэлээ илэгцэн гэж яашаа юм бэлтгэгдсэн. Тийм учраас илүү хурдан явах бас нөхцөлийг бүрдүүлсэн юм шиг л. Ер нь бол уралдааны замны чинь гадаргуунууд бидний өдөр тутамд явт хэрэгэлдэг замны гадаргуугаа шал өөрөөд нь шүү дээ. Шал өөр юм хөрөх одоо ингээд хөрөх мэдрэмж нь ч гэсэн нүхэд зарай өөр юм байлээ гэж. Ойроос мэдэрсэн ингээд гэсэн чинь бас нэлээд барцгаар юм шүү дээ. Тэ шал өөр юм байлээ. Зүгээр юм юуны автозамаас өөр юм байд юм билээ. Тэгээд яг уралдаан болсны дараа ингээд хөрөх тэр мэдрэмж гэсэн ингээд хөрөнгөтний жоохон юм наалдан гоч юм. Тийм. Арай нэг өөр. Тийм нэр яалтчгүй ингээл баахан ингээл юм бүрки ирзэнэт байт юм бэл. Тэгэл хүмүүс түүж аваад цуглуулаад эзэн зараш.
Memorabilia. Нөгөө Чингис хааны агаар зарна гэхэл те Чингис хааны төрснөтгийн агаар зарна гэдэг гэлгэр баттай байгаа шиг. Зүгээр нэг дугууны ирзээ олж аваад за Хамилтны дугууны ирзээ зарна шиг. Яаж натлах вэ угаасаа гэл. За. Тийм байна. За уралдаан дээр ч уралдаан дээр ч юу юу боллоо. Хөрснөлтэй юм. За би бас нэг одоо юугаа ерөнхийдөө тагаад уралдаа үзэж дундуур тэмдэглэл хөтэлдэг болсон. Манай хүн чинь кино үзэхээр тэмдэглэл хөтэлтийн гинлээ. За. Тэгэхээр тэмдэглэл хөтэлсэн чи их жоох юм биччихээ л. Би болсонгүй гэдэг. Нэг юм болсонгүй. Нэрээ юу ястэй? Макс Ландо пит ихэд Red Bull 3.1 секунд. Макларен 2.3 секунд. Бүр 1 секундтэй байна шээ. 1 секунд алдсан. Тэр хоёрын хооронд ч угаасаа ч 1 секунд байсан шүү дээ. Яг тэр зайгаа нөхөөд тэгээд тэр хоёрт нь зэрэг орж ирээд. Тэгээ Макларен ч газ хийсэн шүү. Пак гэж орж ирсэн. Тэгээ яг Макларен бол яг идеал байж болох цаг юуны хувьд бол жоохон айгуу удаан. Red Bull-ийн хийдэг цагаас хоёулын дээр нь хин дээр ч зөнөд дээр ч бас 3.1 хийдсэн баг шүү. Айгуу удаан хийсэн. Тэгээд тэрэн дээр бас нэр Ландогийн бас нэг алдаа харагдчихлаа юм л да. Ландо тэгээд хажууд нь яг шахаж одоо угаасаа урд нь орж чадахгүй шүү дээ тэр чинь. Лимиттэй зам дээр. Тэгэж хажуугаар нь шахаж одоо төрүүлж гарах. Одоо тэр нэг өөрт нь одоо тэр зам дээр үлдэх зайг нь үлдэх хамгийн сүүлийн хүн бол Макс үстэй. Зэж тэр нэг хэмлэмтэрч илүү өгөхгүй шүү дээ. Ер нь бол зам өхөөсөө гадна өөрөө гарч байгаа зам маань ингээд зүүн тишгээ нарийч угаасаа өөрийнх нь зам дуусна шүү дээ. Зам. Тэрэн дээр л алдаа гэх юм да би бол тэгж л бодоод байгаа шүү дээ. Тэхийн оронд жоохон үлдээд ард нь гараа явцсан бол өөрт нь илүү нөгөө зайгаа богино аваад үлдэх гэсэн тийм. Тэгэхгүй аваач тэр өвс рүү ороод 2 секунд алдсан. 2 секунд хойно ороод тэгэл тэрийг эргүүд нөхөд нэг дээр очиод буцаж чадахгүй ойрч чадахгүй дахиад 1.5 дээр л. Тэгээ би болохоор тэрийг юу гэж харсан шүү дээ. Яг нэг оролдлого юм да одоо алдаа гаргуулах гал одоо нөгөө үнэ алдаа гаргуулахын тулд жоох ингээл пүшлж ижил одоо ингээл юм болгоныг л оролдож үзэж байгаа энийг л хэлбэр гэж бодсон. Угаасаа тэнд яг юу басны бүгд л толгойд яаж дуусахыг мэдчихлээс байх те. Тэгэл тэрийг жоох нөгөө нэг флоп хийдэн штэ Эмбегийн гараа тэрэн шиг жоох гэчлээ гэж нэг л оролцсон л. Тийжл үтсэн юм шиг те. Макс ядас. Тэгээ угаасаа урд нь гарч ирч чадаагүй юм чин тэгэл яханда тэгээ өөрөө төрүүлээд нөгөө пит лимитрээ айгу хурдан унтраагаад дайр гарах гэж байсан шүү дээ. Тэгээ зам дуусаа гарч чадаагүй. Тэгээ би бол яг нэг айхтар амар яг алдаа байсан гэсэн тэгээд яг нэг айхтар бас нэг оролдлого өнгөрсөн жилийн Ландог бол бас яг тиймэрхүү дарк арт нэг муу юм ингээд жоохон сайжраад байгаа шүү дээ. Замаас шахдаг хажуугаар нь жигдэг гин нөгөөтгөө гиндэлдэг юм аа сайжраад байгаа юм шүү. Тэгж л харсан шүү дээ. Яг тийм л те. Гэхдээ яг ингээд жоох ингээд 50-аар ингээд те жоох ингээд арай өөрөөр бодсон бол одоо тэр нь хэрвээ Ландогийн оронд Хамилтон байсан бол Хамилтон шууд ард нь үлдэж байгаа. Яг тэгж яг чахаж хажуугаар нь гарахгүйгээр ард нь үлдэж ойрхон гараад машин нэлээгүй тийм мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэл ойрхон байж явах дараа нэг төрөг дээр DRS дээр ч юм уу. Харин эсрэгээр ингээд баг нь гоё ойр тулаад өгч явах чинь өөрөө ач тэрийгээд алаа ичиж байгаа. Тэр нэг олж авсан 1 секундтэй яас яг тэгж бодож байгаа. Ингэж тэнийг юм шиг шахаж чахаар сайхан яг хамраа наагаал гарах хэрэгтэйсэн баг. Тэг яг тэгэл Макс яг Ландогийн толгойд амьдарч байгаа. Яг тийм. Ландош угаасаа гараа гүйцэхгүй юм за өөр нэг юм аргал зүгчлэхгүй болол яахгүй юм байна. Цэг яахгүй юм байна гэдгээ мэдээл. Би ч өчтөр саагийн тархинд амьдраа. Вэ наач дотор яг энэчээ сууж яг сууж байгаа шүү дээ. Тэвэл юм болц. Яа. За тэмдэглэл дээр өөр юу вэ? Тэмдэглэл дээр өөр ч юм байх дээ харагд. Өөр ч юм чинь цаг төлөө нэг дараагийн уралдаан өөр юм ярих юм уу? Юу галаа? Дараагийн уралдаан чинь Бахрейнд болно. Би нэг харсан цаг л харсан. Монголд 11 цаг орой болох юм билээ. Бидний хувьд гоё цагаар эхлэв. Одоо эхэлж байгаа те. Эдэн жоохон тэгэл Verstappen, Perez, Sainz, Leclerc, Russell, Norris, Hamilton гэл. Эхний уралдаан бас те. Одоо яг нөгөө нэг 3 дахь уралдаанаас Ferrari төрүүлж эхэлж байгаа. Бас эргэлтэй. Одоо we are so back гэж тэгжээл Макларен төрүүлж эхлэв тий 6 сар болж 5 6 сард. Тэгэл нөгөө нэг 3 ч ерөнхийдөө ингээл жоохон тасарч эхэллээ. Тэгжийтэл
Mercedes орж ирэл Баатак нутгаа хийцтэй Silverstone дээр. Одоо энэ уралдаан дээр чинь Ferrari нэлийн олон сетап авчирч байгаа юм шүү. Апгрейд хийж байгаа юм шүү. Шинэ сетап авчирч байгаа гэж хэлсэн. Яах нь харин. Одоо Нөгөө син дээр ажиллаа. Тэр нь одоо гоё апгрейд болж ирээд одоо л үрдүү ирэх гээд байна шээ мараа. Жоох л үлээч. 7 хоног л үлээч. 5 дахаас л харагдан да. Тэгээд. Яа. За ирэх уралдаан тэгээд Бахрейн Сахир өнгөрсөн жил Verstappen дөрүүлсэн юм байна. Перес 2 дараа дабл подиум. Fantasy predict маань гараагүй байгаа юм байна лээ, тий? Тийм билээ. Урьдчилсан байдлаар энэ хин нэгт явж байна. Тэрнийхээ яг бүх юм мэдлэгдэхээр бүргээр пост оруулчих болж шүү дээ Facebook-ээр. За энэ минь маань идона авч энд явжээ. Тэгээ болоогүй шүү манайхаа бити баярлаарай Ferrari шиг. Бас ингэж утсан байхгүй тий. Бид уралдаан болоод яг мэдээж 2 7 хоногийн запастайс учраас багуудаас нэлээд гэрийн даалгавар дээр сайн ажиллах бах. Дээрээс нэг 7 хоногийн өмнө бороо магталтай байсан шүү дээ. 50 чанс гэ. За бороо орчуулчихсан зүрхээ бүр сонирхолтой болно гэд. Тэгээ яг уралдаан дуусаад подкастаа хийж бас үзье гэ тэ. Тэгсэн чинь даан уралдаан маань ерөөсө бооринг боллоо. Үйл явц болсонгүй л дээ. Яг одоо энэ бичиж байгаа нь тий яг уралдаан дуусаад араас нь бичиж байна. Тийм учраас бүх юм эцэлэгдээгүй байна. Ер нь бол дүн гарцсан юм шүү дээ. Тийм. Гарчиж. За тэгвэл тэрийг оруулчих оруулчих. Оруулчих. Ургаад байна. За эхнээс нь явъя л да. Trustin Piastri. Төвшин Баатар За мэдээж Trustin нэрнээсээ яагаад Piastri-да дабл оноотой. Тийм байна. Нэрээ солиод идэм юм тий. Мэдгүй. Чи нөгөө угаасаа нэгтэл явжсэн юм шүү. Тий. За нийт 159 оноо. Albon, Hadjar, Berman, Hülkenberg гэд McLaren, Williams хоёр сонгосон байна. 159. За Berman, Hadjar, Hülkenberg хоёр бол яг адилхан юм байна минийхтэй. Баг McLaren адилхан. Гэхдээ Williams-ийн оронд би Racing Bull сонгосон байсан. Тэрүүгээр зөрсөн байна. За Cast team Эрмүн Norris дээр даблтай Albon, Hülkenberg, Hadjar яг адилхан биш Berman-тэй. Баг нь болохоор Williams-ийн оронд Haas гэж явах оноос байна. Тэгээд арай доогор нь авсан байна. За эхлээд нэг бол Euro орчих л та тийм. Japan дээр тийм Төмөрөөгийн баг 270 он авсан байна. Тод Манлавяч 168-тай. За Төмөрөө болохоор ингэсэн юм байна. Нийт 277 он авсан. За тэгээд Norris, Piastri, Hamilton, Russell, Verstappen, McLaren, Mercedes гэж сонгосон. New авсан байл Limitless-ээс сонгосон байна. Чигсэн юм байна. Тэгээ 270 авсан байна. За Tuka. Би бол тэгээд явжлаа штэ. Энэ Piastri дээр даблтай байна. Piastri даблтал би нөгөө багаар оноо авах гэж үзэл байгаа. Муу жолооч цуглуулад ганц Piastri аваад бусдын дандаа 2. Тэгээд Ferrari, Mercedes гээд 2 үнэтэй багаас нэг ин авсан. Тэгээд энэ би нэг юм уушсан чинь эн чинь ингээд айгүй удаан олон жил бүтэн жил үргэлжилдэг учраас ер нь жилийн эхний хагаст жоохон мөнгө хадгалах тактикээр тоглол зүгээр гэсэн лээ. Одоо үнэн өсч магадгүй жолоочдыг аваад ихсэнгуут нь зараад ингээд жоохон мөнгө хурааж агаад тэгээд жилийн төгсгөл рүү ингээд жоохон од жолооч авах боломжтой ингээд мөнгө үүсгэж байгаа. Тэгээд тоглол зүгээр мүгэр хийсэн байсан. Тэгээд судалгаа хийсэн байсан шүү хүмүүсээ. Тэгээд эн чинь нөгөө нэг одоо 3 дахь хуралдаанаас эхлээд жолооч нарын үн жоох өсч эхлэх юм шиг л шүү дээ. Яг томьёогоор энийг бас юу ятсан. Би яг тэр чинь уншаад бас тэгж авсан баг. Тэгээд энэ хүмүүс яагаад бас хэнийг Берман Хажаар энтийг сонгоод нэхлээр эдний одоо үн өсөх хандлагатай байхгүй юу? Яагаад эхний 2 уралдаан дээр дандаа оноо авцсан. 3 дээрээ фейлдсэн чсэн дундлагчдад маркет прайс өсөх хандлага. Тийм болохоор авсан баг. Тэгээд нэг жолоочийн үнийн дүн чинь макста 0.6 миллионоор өссөн нэг уралдаа. Эсвэл 0.3-аар, эсвэл 0.3-аар хасагдана, эсвэл 0.6-аар хасагдана. Тэгээд нэг тийм рейнж байгаа юм байна. Одоо өөрийнх нь одоо байгаа үнийг 3 хуваагаад 3 уралдаанд авсан оноог нь одоо байгаа үнд нь хуваагаад л.
Тэгээд тэр нь 0.1 CD хооронд л ихсэн багс. Нэг тийм юм л. Тэгээ угаасаа нийт 3 уралдаан болоогүй байгаа учраас жолооч нарын үн бага байж байгаа. Одооноос эхлээд гинт амир өсч эхэлнэ. Байл. Гэхдээ би яг нарийнсаа хараагүй. Гэхдээ ямар ч одоо зүгээр хүлээгээл байж л байгаа. Тэгээд чипүүдээ жоохон сүулд ашиглая гэж боддог шүү. Чипүүдээс мэр дундуур Европт ирэхлээр ашиглаж байдаг шүү. Макларен батуулаад гэлээ. Ferrari-с л so back. Гэтэ бас юу гэснээс Mercedes бас нэлээ consistent яваад байна шүү те. Би бол Russell-ыг бас ингэж яана гэж нэг бас бодоггүй шүү дээ. Оноо түгээл бодим аваад яг төрүүлэхгүй ч гэсэн ерөнхийдөө ингээл 4 5 6 4гээл ард яваалаа шүү те. Mr. Consistency. Тэ. Одоо нөө smooth operator чинь биш бараг Russell болох гэдэг юм шиг. Гээл оноо түгээл явждаг. Тэр нөгөө 22 онд л 23 онд яг нэг тийм байсан шүү дээ. Нэг банга P4, P3, P5, P4, P3, P5 гэдэг. Нэг Mercedes бүр нэг айхтар балархаас өмнө. Тэ шүү дээ. Тийм эсвэл шүү дээ. Тэгээ нөгөө Mr. Consistency гэдэг хочтой. Одоо тэр эргэж ирлээ гэж хүмүүс яриад юм лээ. Silver 10. Кимич гэсэн зүрхэн оноо аваад яваад шүү дээ. Тийм юм сайн юм шүү. Тэр бас машин бас сайн нэлээд гайгүй болж байгаа. Өөрөөс жоох хөвгдөгтэй бас айгүй. Next Max Verstappen. Айгүй тийм алдаа багтаа чинь алдаа нэг гаргаад байхгүй яг тийм. Тийм. Чимээгүй хөөр хуралдаад тах юм. Тэр рукинуудаас за яг мэдээж Ким ингээд арай илүү машинтай гэж ярих юм уу та. Бенцтэй учраас. Нөгөө тийм бодвол. Тийм. Тэнгүүд хажаар Бермен 2 бас дэж байгаа юм шүү. Харин тийм. Би бол Берменийг бас их бодмоор байна. Хаастай. За яг мэдээж хаас нэг рейсинг булаас дутаад байгаа гэсэн үг биш л те. Гэхдээ яг ерөнхийдөө ингээд нөгөө хэсэг чинь харахаар рейсинг бүл машин жил угаасаа сайн байгаа юм шүү те. Тэгэхээр бас жоохон муу машинаар Бермен бас ингээд оноо түгээд бас дэж өгөл байгаа. Тийм. Одоо Оконыг л бүр лааж штэ. Тий, Оконыг одоо идэж өгч тий. Окон гэхдээ тэр юундээ бас болохгүй байгаа юм шиг. Бас нэг машинаа л ойлгохгүй байгаа юм шиг. бас ч үгүй. Альпинд бас 4 5 жил болчихлоо шүү дээ. Тий. Тэр одоо Альпин ч хэцүү байсан л та. Тэгээд багасаа таардгүй юутэй. Өөрөөсөө олдгоо хоод чинь тэгээд Алонсотойгоо ч гэсэн бас л тийм ээ. алцаалсан шүү дээ. Хамгийн адараа шүү дээ. Максны додолон галцсан юм шүү дээ. Тий. Тийм шүү дээ. Бараг л зөхүүлээ шүү дээ. Зя. Тэгээд дуусах уу? За тэгээд За энэ удаад ингээд жоохон харамсалтай нууд уралдаа маань жоохон өдөртэй болчихлоо. тий. Арай л дэндээ өдөртэй. 20 машин орлоо. Ямар safety cars юу ч байсангүй юм. Safety car гарна 17 машин юунд орно морно гэдэг prediction дээр юм уу? Нэр яг ажил би 18 гэсэн шүү Тий. дээ. За ингээд энэ болтлоо бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд одоо ингээд дараагийн 2 уралдаа маань 7 хоногийн зайтай. Гоё сонирхолтой уралдаанууд болох байхаа. Одоо маа дугаарцсан бас 7 хоног тэр нь бол гараад авах тий. Айлуулах уралдаан болоод шууд эпизодуудаа хийгээд явахыг хичээж байна. Тухайхаа яг мэдрэмжээр тий. Яг тэр уралдаан дээр авсан мэдрэмжээр болвол. За. Ингээд дараагийн дугаар төр баяртай үзэгчтэй. Өдөрт хамтсан баярлалаа баяртай. Баяртай.